Сайн байцгаана үзэгчтэй шинэ 7 хоногийн мэнд төргий. Weekly база та бүхэнд шинэ дугаараар хүрэхэд бэлэн боллоо. За өдрийн мэнд хоёроо. За өдрийн мэнд. За шууд яриа руу орё те. Хэдүүлээ сакснаас эхлээд. Тий. Сакснаас эхлээд яриа явъя. Улирал эхлэхээс өмнө Сэлэн Бодонц багийн тоглогч нарыг айгүй их ярьж исэн. Тэгээд тэр хугацаанд ерөнхийдөө наашлаад 12 сарын 1-нд яригдчихсан бол 3-3-ын тоглогч нар болох Ханд, Кадра, Монх, Дек, Отхоо гэсэн 5 тоглогч нар бүгдээрээ Бодонсын бүрэлдэхүүнд тоглохоор болсон. Эхний тоглолт 2 тоглолт хийсэн баг тийм. 2 тоглолт хийсэн. Тэгээд үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээллийг шууд араас нь өгчээ. За эхний тоглолт хийсний дараа Сэлэн Бодонц баг Отхоогоо хов чанхрууд багт нэг одоо энэ жилийн энэ үлрэлийн гэрээг нь зээлэр явуулсан гэх юм уу? Явуулсан байгаа. За тэгээд 3-3-ын чигшаагийн тоглогч нар ирсэнтэй холбоотойгоор Сэлэн Бодонц баг 5 тоглолт хийсэн тийм. Одоо ростросоо энэ үлрэлтэ багтаагүй. Гэтэ багтаага гэрээтэй. Тэгээ тэр 5 тоглогч нар болохоор Галдан, Хишгэ, Батцолбоо, Мөнхөргөл, Ажаа гэсэн 5 тоглогч байсан бол Отхог ховд руу явуулсны дараа Мөнхөргөлийг багтаа одоо бүрэлдэхүүндээ багтаасан тий. За би энэ сэдвээр холбоотой нэг асууж өмнөх дуурайд дээр ярьжсэн шүү дээ. 5 тоглогч гэсэн тодорхой. Тэгээд ямар 5 тоглогч байх тэр 5 тоглогчд маш одоо зөв гэх хэмжээтэй ашиг ер нь бол жоохон урам хуурах ч юм уу одоо тийм одоо хувь тавилан тавилах тийм юм ялчж штэ. Та нарын хувьд хасагдсан тоглогчдоос хамгийн харамсмаар тоглогч нэм байсан бай. Бацалбоо. Баг яхлагч. Мөн нэг гэж галтай юм уу? Дүнгийн Америкээс ирээд дээдлийг тоглоод. Тий, яг хараахан одоо юу ээж амжаагүй л бодож байна. Тий, уусч амжаагүй. Лигийн уур амьсгалыг хангалттай мэдэрч амжаагүй өөрийгөө харуулж чадаагүй л гэж бодож байна. Тэгвэл юу юм бэ лээ шүү дээ. Одоо эн чинь 12 сарын 1-ээс өмнө багууд бүгдээрээ ростро албан ёсоор өгөх ёстой, эцэслэх ёстой. Гэхдээ тэрнээс өмнө бас өөрчлөлт орох магадaltaй. Магадгүй энэ дөрөв тоглогч гэсэн үг тий. Одоо Мөнхөргөл буцаад орсон юм чи. Дөрөв тоглогчийг өөр багуу сонирхож магадгүй. Яг отхон жаргалын жишээ дэжлэхнэр ч юм уу тий. Би бол Бацалбоогийн хувьд бол багийн ахлагч. Нэг ч багийн ахлах Сэлэн Бодонц гэдэг багийг анханаас нь дээдлийг байсан ахалж явсан. Өнгөрсөн жилүүдэд бол бэртэлтэй. Тэгээд минут тийз гаралтай ч юм уу бэртэл гэнтлийн улмаас тоглолтод бүр оролцож чадахгүйсэн баха. Энэ жил бол улирал эхлээд арай өөр төвшөнд харагдажсэн. Нэг талдаа. Нөгөө талдаа бас сүүлийн жилүүд рүү орж байгаа тамирчин штэ. Тэгэхээр бас энэ гоё бүрэлдэхүүнтэй үед бол нэг дэшээ тоглоод үзэхэд бол боломжтой л байсан юм болов ядаж хувцсалах өрөөнд. Гэхдээ бас ингэ бодохоор 3-3-ын бахан хувцсалах өрөөний туршлагатай тоглогч нар ирсэн учраас бас тэр талыг харсан юм болов. Аха яг энэтэй холбоотойгоор багийн ахлагчаар нь дэлгэр нэм. Дэлгэр томилогдсон лээ. Томилогдсон уу? 5 хүн хассантай холбоотой бол Сэлэн Бодонц баг өөрсдөө нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хийцэн байсан. Тэрийг бол харсан баг. Сая амралтын өдрүүдээр хов чонхроо Сэлэн Бодонц хоёрын тоглолтын дараа ч гэсэн нэлээд олон асуудлууд үүссэн. За тэрийг бол тэрийг дараа нь яриа те. Тоглолтойгоо хамт яриа те. За энэс өмнө хамгийн ихний тоглолтыг яриа те. 4 тоглогч маш дөөлөнтэйгээр ирсэн те. Энэ зууны хамгийн том одоо ер нь бол дөөлөн боллоо шүү дээ. За эхлээ SJS багтай. Учраа дарахад 4 тоглолт 5 тоглолт 5 л орсон. Тэр тоглолчид нэг 2 эзний бас ривал болоод байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь нөө хуваар анх зоогдоход хүмүүс шууд тооцоолж ирсэн тоглолтууд энийг шүү дээ. Тийм ер нь бол тийм. Ер нь хүмүүс гэдэг 2 эзэн бол баг шууд харсан баг тийм. За тоглолтын эхнээс бол ер нь бол apps ер нь бол удирдлагыг аваад явсан тийм. За би тэрэн дээр тэр тоглолтоос юу хүлээжсэн бэхээр энэ одоо бүрэлдэхүүнийг одоо үндсэн ч яг эхний бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Тулга, Батбаяр гэх мэтчлэн тийм. За тэгээд мэдээж 2 гадаа тоглогч маань бас олон минут тоглох нь ойлгомжтой. Энэ одоо 10 тоглогч 10 хэдэн тоглогчийг би яаж минут хуваарлах болоо гэж эхлээд их сонирхлоо. За минутын хуваарлт бол ер нь тэнцүү өгөх гэж эхлээд Брэдрик засч үзэх шиг болсон. Тэ 5-5 минутаар нь яг ингээд гаргасан. За тоглолтын дундаа 3 доор үеэс эхлээд 2 доор асаас эхлэнгүүт яг болж байгаа тоглогчдыг гаргасан боловч за харамсалтай нь SJS баг хитрхийж байх хэрэгтэй тэ. Илүү одоо багийн зохион байгуулалт зайтай, комбинацтай явсан. Ясараа тоглолтын агуулгаар хожижлоо. За нөгөө талаар миний анзаарсан зүйл юу гэвэл Сэлэн Бодонц баг яг нөгөө нэг системдээ уусч хэмжээгдэн шууд харагдсан. За ямар ч системийн товтлогоо буюу ямар ч зурсан товтлогоо хөлбөр яваагүй баг. Нийт 66 байлуу товтлогоо гүйцэтгсэний 42 3 шүү дээ. Уг нь бол бодох нь эн чин самбарын маш олон тоглогч байна шүү дээ. 6 тоглогч байна уу. За Ахмадыг одоо Ахмад Гэлбертийг самбарын тоглогч гэж үзэх үү те. Урд тоглоулга юм л да 3 4 дээр тоглоод байна.
Тэгэхээр 6 орчим самбарын тоглогчтой баг 24 довтлогоог бодогтой талбайгаас буюу 2 оноос хийж байгаа. Бастай аюултай. Яг юу л да одоо хүн болгоо угаасаа харж байгаа те 3-9-3 дээр өнгөрсөн улирал бүтэн тоглоогүй. Тэгээ тэрний өмнөх улирлын одоо төгсгөлөөс хойш гэсэн үг шүү дээ. 5-5 да ерөөсө бүтэн талбайд тоглоогүй. Мэдээж өөр талбай хувьд өөр тэр чинь ингээ шалны хувьд өөр бөмбөгний хувьд өөр маш их юм. Тийм. Тэгээд тэр бол нэгдүгээрт нөлөөлж байгаа. Хоёрдугаарт гэвэл эдгээр 5 тоглогч нар ядж байгаад айгу хэцүү багтаага ихний тоглолт ажиллаа те. Яг ихний тоглолт хүнд хүлээлттэй байсан тэр тоглолтын дээр ороод тэгээд тэр ялгарт нь илүү гүн одоо харагдсан болов уу гэж харж байна. FC-г ер нь магтмаар байна. Одоо улирлыг тэргүүлж 7-2 амжилттай. Өнгөрсөн жилүүдээс ялгаа юу бэ нэг вэ? FC-ийн будагтай талбай хамгаалт айгу сайн байгаа болов уу хараад байна. Дүлгөөн, Робинсон, за Муквер те. Чингүн. За самбарын нэг 5 орчим тоглогч байж байна. Тэгээ саяны тоглолтын дээр чинь нийт товтлогооныхоо бараг 30%-ийг л будагтай талбай буюу 2 оноос хийж энэ дундаа шийдэлт юм уу. Шилтгаан нь нөгөө талдаа FC-ийн самбарын хамгаалт сайтай, Дүлгөөн, Робинсон 2 сайн хамгаалаад байна те. Өнгөрсөн жилүүдийн хүлгүүдийн бүрэлдэхүүн дээр байсан Саруул Эрдэнэ гэж тоглогч. За өнгөрсөн жил хүлгүүдийн хамгийн ихний хамгаалтыг хийдэг байсан тийм. Холбогчийг хамгаалаа явуулдаг. Тэгэхээр Саруул бас тэрийг хийж байна. Урд чугмын хамгаалт тэр явж байна. Артталт нь 2 мангас байна. За одоо 20-10 дундчилж байгаа Дүлгөөн байна. Томас Робинсон ч гэсэн бараг 20-10 шах байлээ тийм хамгаалтанд сайн. Тэгэхээр бодос доошоо довтолж чадахгүй за системдээ уусаагүй гэдэг нэг өнцөг байгаа бол нөгөө талдаа FC-ийн хамгаалт өнгөрсөн жилүүдийг бодоход сайн байна. Өнгөрсөн жил бол FC хамгаалтынхаа үзүүлэлтүүд дээр бол нэлээд доор бичигддэг байсан шүү дээ. Энэ жил бол нэлээд дээгүр бичигддэг. Тий, яг зөв. FC хамгаалтыг магтаасаар аргагүй. Ягаад гэвэл эсрэг баг нь тэгж их 3-аас давтсан гэдэг чинь бодтой талбай хамгаалт өөр үр дүнг өгсөн гэсэн үг байхгүй. За нөгөө талд ягаад их 3-аас шийдсэн гэхээр Бат2, Ананд, Захмад бол өстой хайр найргүй шийдсэн нэр. 3 хүн нийлээд 32 шийдсэн байлээ. Цааны гол 4 нь унсан байсан уу биш үү? Тий. Бат2 бол 8 шидэд 4 баг шиг байсан. Нөгөө 3 маань Бат2 ч 8-аас 4 байсан баг. Тэгээд бусд нь бол нэг 10-аас 2 нэг мэг. Андын шийдэлт бол болоогүй. Гэтэ анд 2 дахь тоглолтын дээр бол. За энэ тоглолтын дараагаар шууд багийн одоо удирдлага те отгон жаргалыг ховч онгорууд баг төгснөө зарласан. За ховч онгорууд төгснөө зарлсны дараагаар ховч онгорууд багтайгаа тоглосон. Одоо юу яж байгаа юм л та. Дасгалжуулагчийн хувьд хараад үзэх юм бол бид нэг ингээ өдөр тоглохдоо те том моднуудыг ер нь бол ингээд гартаа бариад яаж тоглох вэ, яах вэ гэдэг өөрөө шийддэг шүү дээ. Маш олон сонголттой байсан. Гарт нь бол бүр үнэхээр их сонголттой. Тэгээд тэрэн дундаасаа үнэхээр за талбай дээр минут байх юм байна. Нөлөө байх юм байна гэж бодсон уу, яасан мэдэхгүй. Отгоог бол явуулах шийдвэр гаргасан тий. За Эвс баг маань бодонстой тоглоод хоцсны дараа 7-2 амжилттайгаар лигийг тэргүүлж эхэлсэн бол бодонс дараагийн тоглолт нь сайн хэлдгэр шонхруудтай таарсан. Оноо авалт маш өндөр тоглолт болсон. Оноо авалт өндөрөөс гадна ээлж давтгаануудаа маш амжилттай болгосон. Нэмэлт цаг гарсан тоглолт болсон. За Сэлэн бодонсын хувьд бол анд за стойжинг уучраа олж эхэлнэ гэдэг шиг те маш одоо олон тоглоомнуудыг авч ялангуяа будагтай талбай аркны араас бол олон тоглоомнуудыг амжилттай олгож ирнэ бол оноог одоо илүү байлах одоо гол үнэлсэн. За ховч огрууд багс нэг тоглолт шиг онцлохгүй байх зүр харахгүй. За өсөхөөр үнэхээр онцгой тоглосон. Энэ лигт баг өмнө хэдэн жил тоглосон тоглолч гэмээр бэлэн те бэлэн юм аа нэ. Тийм байна. За энэ өсөхөөр гэдэг тоглолч ер нь бол Rookie of the Year авах нь баг энэ тэшгээр болол ойлгомжтой юм гэж би бол үзсэн. За ялангуяа тэр нэмэлт цаг гаргадаг тэр товтлогоонууд. За нэмэлт цаг дээр хийсэн товтлогоонууд ч гэсэн тий. Яа үнэхээр бэлэн лидер болсон байгаа. Тэр алдаа авч байгаа, тэр оролт хийж байгаа, яаж яагаад ямар ч хацтай өндрийн тэр самбраас бөмбөг авах мэдрэмжний хоёр дахь боломжоор авсан тэр бөмбөгнүүд нь баг их нь оноо олсон шүү. Багта маш одоо нэг нэмэлт цаг гаргах гол үнцийг тавьсан тоглогчсон. Монголын Cooper Flag байх хэвээр. Ер нь бол тийм бэлэн ороод ирсэн. Ер нь их хуцал яванда Вемби юм байл шүү дээ. Монголд том тийм өндөр гоё битээ уур чадвартай мэдрэмж гоё байлээ. Тийм мэдрэмжтэй. Ямар ч тийм нэг бэргсэн айс юм бол юу байхгүй лээ. Гоё тэгээд нэг болоор юм байгааз гоё юм хүлээлт байхгүй учраас өндөр хүлээлт гэх юм уу те байхгүй учраас өөрийгөө задгаад тоглоод байна те. Тэгээд тэр нь ч өөрт нь тохироод өөрийнхөө хэмнэлийг болоод үлрэлийг хэлээс ингээд олон явж байгаа гоё таалагдлаа. Тэгээд бүр нэмэлт цаг гаргасан тоглоомыг хийсэн. За гэвч харамстай нэмэлт цагт бол Сэлэн бодсууд бол бас ялч гаргаад ажил байгуулсан. Энэ тоглолтод Кадра, Дэк, Ананд гэх мэт тоглогч нар ер нь бол
хуучин тоглолт шиг л айгу гоё тоглосон тий. Тоглолтууд нь гоё гарч ирж байна. Зүгээр ингэж хараад байна. Сэлэнг Бодонсбаг яг бүрэлдэхүүнээр 2 тоглолт хийлээ. Нэг нь бол лигийг тэргүүлж явж байгаа багтай. Нөгөөх нь бол сүүлийн 4 хооронд л тий 6-аас 10 бичиг 7-оос 10-т бичиж байгаа багтай тоглож байгаа. За хожих хөстө тоглолт хожсон гэж харж байна. Нөгөөдөгтөө бол хожигдсон. За Сэлэнг Бодонсбагийн бүрэлдэхүүн одоо бид нар ойлгомжтой болсон тий. За плей-оффт Cousins ирнэ гэд ойлгомжтой болчлоо. За одоо байгаа хоёрын нэг нь явж таарах гэдэг. Тэр магадгүй Томс Роб бишээ хин Ахмадыгаа үлдээлээ гэж бодъё. Ноднон байсан шүү дээ. Ахмадыгаа үлдээе гэж бодъё те. Косонстай энэ хоёр бай гэж төсөөлье. За нөгөө самбарын тоглогч нар бай гэж төсөөлье. Урчгмын тоглогч нарын дутагдалд орно. Тэгэхээр нөгөө багийн баланс алдагдана. Би бол тэгж хараад байгаа. Тэгээд ерөөсөө энэ жилийн үед Сэлэнг Бодост нэг итгэж өгөхгүй байгаа. Баланс болчихно. Урчгмын тоглогч хин найруулах юм. Ганцхан найруулагч байгаа шүү дээ. Энэ бол. Тийм Ахмад найруулах юм уу шүү дээ. Үйзэж үгүй байхгүй. Касансыг баг 3 дээр тоглуулаа. Касансаар найруулах юм бас нэг хойлбор байж болно. Гэтэ ер нь бол одоо бүр Касанс нь ирэх нь тодорхой болсон юм чинь баг би Ахмад хоёрыг одоо байгаа чинь нөгөө Майк Уильямс хоёрыг хоёуланг нь байгаа гэж ерөөсө төсөөлөхгүй байна. Би бас тэгж бодоод байгаа. Холбогч авахгүй бол энэ бус тоглогч нарын чинь хийн тоглуулах юм бэ? Нэг номер яалч хэрэгтэй байхгүй. Заавал бусад багуудтай уралдаж төвийн тоглогч авах шаардлагагүй байхгүй энэ багч өөрөө. Дэлгэрний байж гин, дөөх гэж гин. Кадра байж гин тий. Зөндөө олон самбарын тоглогч нар байж штт. Тэгэхэд самбарын тоглогчгүй багтай адилхан асуудал үүсгэж самбарын тоглогч авах гэдэг шаардлага байхгүй болов. Гэхдээ авцаа гэрээ эцгээ зарлцсан. Тэгвэл одоо ядаж нөгөөх нь холбогч байхгүй бол багийн баланс талдаг. За ер нь Сэлэнг Бодонс гэлтгүү те. Багуудын ер нь найруулга ямар чухал гэдэг хэдүүлээ сүүлийн аваргуудаас харилт те. Бүх багт ирж байгаа импорт тоглогчдод мэдээж ур чадвар, оноо авах чадвар те. Хамгаалах чадвар өндөр байдаг ч гэсэн ямар ч байсан найруулах чадвартай хүмүүс ирдэг байхгүй. Байдаг байх. Байсаар ирж байгаа байхгүй те. За сүүлийн жилүүд те. Яа метр те. Оноо авах үедээ аван чадвартай үйл чадвартай. Найруулах хийвэл хий чинь те. За Пендерос үйлдэмсэн те. Бас оноо авах чадвар байна. Найруулах хийвэл хий чинь. Ийм чадвартай ийм импортууд дээр суурилсан учраас авраг авах магадлал өндөртэй болчиход байгаа. Тэгэхээр ер нь Сэлэнг Бодонч гэлтгүү бусад багууд ч гэсэн яг тийм л тоглогчдыг. Ер нь л тэгэл ярьдаг үстэй. Талбай дээр 2 плеймейкер байхын даваа талуудыг хардаг те. Нэг хувилбар зурлаа, хувилбар устгад дараагийн комбинацаар шилждэг, шилжихгүй бас эксгөө гэлдгээр айсаа тоглол оноогоо авчих чадвартай хүмүүс байгаа. Тэгээ дэлхийн том загсууд төрөл тийм шүү дээ. Европын ихэнх багууд ч ер нь бол талбай дээр 2 найруулагч гарч ирдэ шүү дээ. За тэнгууд одоо бүр 3 төвүүд нь бүгд найруулагч болсон. Одоо бүр 4 номерын тоглогч нарыг найруулагчаар тоглуулад байна шүү дээ. Тэгэхээр одоо Касасыг найруулагч болгохоор. Ингүүл яг уу. Одоо ч эн чинь Аз импортоор төвийн тоглогч авсан байгаа тий. Энэ хэдийг нөхөн 12 сар гаргаад ирнэ гэж бодсон байсан. Тэгэхээр магадгүй Аз импортоор холбогч авах боломж байгаа. Энэ юу нэг импортын солилцоон дээр Азих яг яаж явж байгаа? 12 сарын 1-ээс өмнө солих хэрэгтэй. Тэрээс солихгүй. Тий. Тэгэхээр зөв үнцгэлтөө. Самбарын байрал дээр хүн хэрэгтэй байхаар навцсан. Одоо самбарын олон тоглогчтой болчихоор түүний хэрэг байгаа юу те. Тэгэхээр магадгүй Японоос ч юм уу холбогч авах магадлал байж магадгүй л. За тэгээд ямар ч хэлсэн Сэлэнг Бодонс гэлтгүү бус багууд ч гэсэн одоо импорт дахиж нэмж импортуудаа ирэлт гарсаар байгаа хэ те. Гарч байгаа багууд байгаа. За дараагийн онцлог баг ярилцахыг хүссэн баг бол Бишрэлт Метал байна. Өнгөрсөн 7 хоногт Дархан Юнайтедтай болон BCH Knights 2 багтад тоглосон. Дараас 2 хоног 7 хоногт 2 тоглолт хийсэн. Хоёуланд нь хожигдол хүлээсэн. Тэгснээрээ одоо хүснэгтийн баг 7-оор бичигдээ явууллаа. Дараагийн онцлог баг ярилцах баг бол Бишрэлт Метал байна. Өнгөрсөн 7 хоногт Дархан Юнайтед болон BCH Knights гэсэн 2 багтад тоглосон. Харамсалтай нь хоёуланд нь хожигдол хүлээсэн. Ингээд араас хожигдлууд хүлээлээ. Бишрэлт Метал багт Шигшээгийн болон энэ лигийн нүр царайсан тоглогч нар байгаа. Сэлгээний тоглогч нар ч байгаа. Гой тоглогч нар байгаа. Энэ багт яг юу болохгүй вэ? Би бол шууд коучлэгч л. Шинэ коуч ирсэн учраас юм асуудал байна. Гэхдээ коуч ирээд шууд бүгдэнд нь хожих албагүй шүү дээ. За эхний тоглолтын дээр бол тэр Эпсийг хождог. Эхний тоглолтын дээр за өстой Эпс Метал хоёрын тоглолт үнэхээр классик. Өстой бүх юмтай тоглолт болсон шүү дээ. Сүүлийн мөч хүртэл дээр доороо ороод өстой үнэхээр амар тоглолт. Ордон ч гэсэн битүү яджитл нөгөө 2 фэн ихтэй 2 баг хоорондоо тоглолцсон те. Тэгээд эхний тоглолтын дээр яг тоглолтын төгсгөлд статистикийг харж илаа. За Канад коуч ирээд бүх тоглогчтой минут өгч байна. Хин хэмбэг харж ах шиг байна. За 30 минут тоглосон тоглогч баг байхгүй. Ууга 40
он авлаа. 37 он авсан. 37 он авахтаа хүртэл 30 гаруй минут тоглоог байхгүй. Тэгээд 20 хэдэн минуттай одоо чөдрөө мөдрөг бүгдээрээ 20 минут. Ингээд ерөөсөө 13 рострын бүх хүмүүсээ тоглож ашиглаж FC-г хоцсон. Нөгөө талдаа FC болохоор нөгөө асуудал одоо 3 тоглогч дандаа 30 гаруй минуттай яваад л байгаа. Бус тоглогч нарын минут нь бага байдаг. Сүүлийн 2 тоглолтын дээр бол одоо юу гэх юм бэ? Тасгалжуулагч нэг өөрөө нэг системтэй байгаа шүү дээ. Тэрийгээ суулгах гэж үзээд энэ өдөршөөд нөгөөд бодоод энэ 2 дараалаад ажиллаа. Хожигчлаа. Тэрнээс биш металлын ур чадвар ч юм уу ингээд харахаар тоглогч нарын ур чадвар бол урд шугамн дээр нь байгаа 2 хүн ч Монгол улсын шиг 2 хүн явж байна тий. Тэр ройл тоглогч нар ч гэсэн нэг тийм муул бишээс сайн шүү дээ. Тий энэ бол угсаа ойлгомжтой л доо. Чин тасалжуулж ирлээ шин систем суулгах гэж үзэн тий. Тэгээд хугацаа чинь ямар улирлын өмнө ирсэн биш хугацаа маш богино. Тим урдан суухгүй. Тим учраас талбай дээр хийж туршиж үзэхөөсөр аргагүй байхгүй учраас нэг талаараа тамирчид тэрийг сурах хугацаа одоо систем суух хугацаа хэрэгтэй. Тэрийгэ турших юу энэ тэрэн дээрээ жоо алдчих гэж бодоод байна. Чи алдах юугаа одоо тэрийгээ ингээд талбай дээр хийж үзэж туршиж явж байгаа нь өөрөөсөө хожигдох шалтгаан болоо гэж бодоод байна. Нөгөө талдаа коучс тэрийгээ суулгах гад тамирчтай ингээд туршиж үзээд байгаа нь бас хожигдох шалтгаан болов уу гэж харлаа. Түүнсэл металл бол ямар ч багтай юу дээдлийн ямар ч багтай бол үзэж штэ. Гэхдээ энэ одоо эхний тойрог бол дууссан гэж ойлгож байна. За тойрогоор ярих юм бол тэгтээ яг 7-оос 9 тоглолт эзэн яваад байгаа. Одоо л 9 тоглолт хийгээд 4-5 амжилттай тий. 5 ижигдсэн. Одоо 7 дугаар байранд явж байна. Лигийн өрсөлдөө ийм ширүүн байхад тий шинэ коучинг систем хэр удаан турших вэ тий хизээ жигдэрх вэ гэдэг чинь айгүй том асуудал болчиход байна шүү дээ. Одоо багтаага нийтдээд 1-2 амжилттай болчлоо. Дахиад 1-2 хожигдох юм бол яах вэ? Дахиад коучээ солих юм уу? Эсвэл тэр эрсдлээ хүлээгээ тоглоодох юм уу гэдэг асуудал. Нөгөө талдаа бид нар лиг эхлэхийн өмнө Дархан United багт итгэлэхгүйсэн тий. За Дархан United баг бол нөгөө овоож цасан гихчээр тий амар тийм од тоглогч байхгүй шүү дээ яг үнэндээ тий. Бусад багуудтай ингээ харьцуулаад харахад. Гэхдээ багийн тоглолт нь ямар гоё чигд юм бэ? Тэр хоёр Дархан үнэхээр импорт гоё сонгох юм ба тий. Ант Нельсон хоёр импорт бол илүү дутай юм алга, зан авирын хувьд ч асуудал алга. Бусдыгаа тоглуулах чинь самбарын тоглогч нь хийх юм а хийчих чинь. Дархан United багийг бол дутаа үнэлж исэн байна өстой уучлаарай. 3-т ороод ирсэн 4-3 амжилттай явж байна. Хожих хөстэй тоглолтууд гэхээс илүү бүр лигийн том багуудыг ч гэсэн хожиж чинь тий. Бид нар FC-г хожих байсан гэж нэг ярьсан шүү дээ. Хожижсон бараг тоглолт шүү дээ. 8 оноо 40 секунд шүү дээ. Тэрнээс хараад ер нь Дархан United итгэл төрж эхэлж байгаа байхгүй юу? Тэрнээс хойш Дархан United өстой хожих хөстэй тоглолтуудаа хожоол яваад. 4 дээр л очив. Тэр тоглолтыг хожсон байсан бол 5-2 амжилттай одоо ингээд нөгөө хэдээсээ 2 хожигдлийн зэрэгт болчиход явж. Тэгээ дээрэс нь 2 импортыг яг онцлмоор байна. Монгол тоглогч ч гэсэн бас үнэхээр онцлмоор гоё тоглож байгаа. 2 импортын хоорондын ойлголцол ямар гоё юм тий. Үнэхээр ойлголцол гоё үлээ. Би рүүгээ пасга нэгээр явахын 2 дахь боломж авсан бол нөгөөдгөө яг талбай дээр биндээ хайгаад байгаа ч мэдэгдэжээ л ер нь бол. Тэр 2 импортын гоё хоорондын ойлголцол гоё байна. Тэгээ багийн Монгол тоглогчдын ч гэсэн хоорондын ойлголцол гоё байна. Дэн чигээрээ Дархан United бол бас плей-оффын дээгүүр барьаар орж ирээ те. Дархан United-тай холбоотой нэг мэдээлэл байгаа. Гэхдээ зарлахаар нь хэлье. Одоо зарламааргүй байна. Тэгэхээр шинэ импорт. Ер нь бол үгүй Монгол тоглогч плеймейкер авч байгаа. Ингээ жоохон яриулаад Монгол дотоод тагсан юм уу? Задлахгүй тий. Харин тий жоохон тэр удахгүй пост оруулаа тий. Одоо нөгөө багын зарлаагүй янз бүрийн юм дээр үнэн биш шүүж магадгүй байхгүй. Гэхдээ ер нь бол баталгаатай л байх. Хэрвээ ирчүүл заяа. Өөр гоё бол. Дөрөв мандах хэлсэн шүү дээ. Дархныг дутуу үнэлсэн. Ягаад тэгэхээр нөгөө нэг Mongolians-ийн бүрэлдэхүүний хэдэлээ хараад нөгөө Wesley, Galloway гээл хов чонхруудыг хараад те Ray Ross гээл магадгүй энэ хоёртой яг дүүцүүлж үзээдсэн бол дээд лигийн баг өнгөрсөн жил одоо улирал нэг тоглолцсон шүү дээ бүтэн улирал тоглолцсон. Тийм учраас Монгол тоглогч нар ч гэсэн ер нь бол бас илүү туршлагатай харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр эх тоглолтуудын ч гэсэн хэдүүлээ хараа ямар тач 4 дараалаад хожицсон байна. Дархан тоглолт гоё л шүү. Тийм дээшээ гараад ирлээ. Монгол тоглогч нараас нь жишээ нь одоо Дөлгөөнч гэдэг юм уу те шидэлт нь бас унжилээ. Гоё харагдчихлээ. Гэтэ нөгөө айгүй их тийм хүлээлт үүсээгүй болохоор өөрсдөд нь ч гэсэн дарамтгаас байхгүй те. Надад нэг ийм мэдрэмж төрөөд байна л та. Бишрэлт металлын хувьд эргээд ороход. Өнгөрсөн жил BCH Knights нэг ийм улирлын ихнээс нэг юм дэгэн доогоо эхэлсэн шүү дээ. Тэгж байгаа. Нөгөө бүрэлдэхүүн гоё. Гэтэ дэгэн доогоо эхлээл улирлын дундуур нэг дээшлэж байгаа юм доошлож байгаа нь мэдчихгүй явж байгаа л плей-офф руу ороод эхний шатанда яг нөгөө нэг ингэж учир нь олдохгүй байж байгаа тасагдсан. Яг тэрнтэй адилхан
бишрэлт металлог нэг тиймэрхүү болчих юм шиг надад санагдаад байна. Одоо энэ лигийн өрсөлдөөн топ 4 биш бараг 6 баг ярьж штэ 7 багч юм. Амар өрсөлдөөн тийш. Дархан магадгүй хинтэнч плей-офф тарахад одоо бэлэн бич. 7-8 баг плей-оффт алинтэй дарсан юу. Хэрвээ заяа бишрэлт металл ингэж явж байгаа доогуур гарах юм бол хэвээр эйгүү. 6 гар ч юм уу гарлаа гэхэд тий BCH 3-аар гарлаа гэхэд таарах нь байна. Хүлгүүд 3-аар гарлаа гэхэд шууд таарах нь байна. 5-аас доошоо гаргал юм бол ер нь плей-оффын бүх шат хийв болж ирнэ. Тэгтээ уйлрал урт байна уу? Зөндөө тоглолцсон байна. Тэгтээ урт гэхээр ч одоо 18 тоглолт л байж байгаа байхгүй. байхгүй. Бас урт шүү дээ. Урт л та. Тийм нөөд шигээр бол бишрэлт металл баг уйлрлыг өнгөрсөн жил бас яг ингэж эхлүүлсэн. 3-6 амжилттай. 3-6 амжилттай гэсэн. Шинэ коуч ирээд уйлрал тусаад 2-р 70% хожилтой өчтөр үйлрлийг стендингт 2-оор орж плей-офф 2-оор шалгаж 3-6 байжгаад 18-9 гэдэг чинь 15 3 юм шүү дээ. Өнгөрсөн жилийн нөхцөл байдал энэ жилийнхаас өөр л харагдаад байна миний хувьд бол. Тэгэхээр ер нь бол юу ч болж магадгүй. Би бол энэ стендингс дээр бол үнэхээр нэр нүдэн хэлээ гэдэг. Тоглоогүй баг чинь нэг харахаар 3-т явж их юм. Нэг харахаар 6-аар орцсон явж их юм. Өөрөөсөө тоглоогүй гэдэг нэг үе тоглоод биш үү. Тэр нөгөө нэг металлын нөгөө Аз лиг онор байгаа шүү дээ өндөр. Тэр 3-аас өсөргүй шийдэж байна. Зүгээр ингээд юу? Тийм. Юу лээ? Ингуй яа нэлээ. Вьетнам. Вьетнам. Тэр чинь ингээд 3 шидэж явахдаа ингээд үлмигээ зүгээр хальт ингээд. Тийм бэл. Өсгөө үлмий дээр шидэж байл. Одоо зүгээр металл дээр юу хэрэгтэй вэ гэвэл коучинг системд хурдан орох хэрэгтэй байна. Одоо тэр хүн юу хүсэж байгааг тоглогч нар нь маш сайн ойлгоод. Тэгээд импортыг харж байлаас. Breadboard play-off-д яг энэ металлтай хамт зүгээр. Онцлоход эн чинь FC-д хождог тоглолтын дээр ганцхан импорттой тоглосон шүү дээ. Одоо нөгөө шинэ импорт нэрэг байгаа бох тий. Ирсэн байгаа юу? Нэрэггүй аа. Тий. Тэгэхээр чи одоо нэг импорт бас байхгүй байх гэдэг чинь тасалжуулагчийг өнгөлөх амар том үндэслэл болчиход шүү дээ. Импортын нөлөө чинь маш том шүү дээ. 20 арга гэж бодохоор чинь тий. За тийм ээ. За хоёр дахь тоглолт нь болохоор Knights-тай тоглолцсон. Knights-ийг хэдүүлээ нэг яри да. Knights-тай нэрээ хожигстой тоглолтуудаа л үнэхээр яг хожиж байгаа. Юу ярих вэ? Яг л өөртөө одоогийн байдлаар бол Knights одоо цаасан дээр нөгөө хуваараа гаргаад те чиглэлтэн шүү дээ. Яг тэр чиглэлтүүд ер нь бүгдийг нь хожиж явж байгаа. Тэр нь ер нь бол 100% те гүйцэтгэлтэй гэж би хараад байгаа. За металл бол үнэхээр хүнд хүчрээний хувьд бол хүнд хүчрээ. Аль багийн хувьд бол лигийн топ түвшний багууд хүнд хүчрээ болсон. Тэгээд тоглолтын ихнээс бол Knights агуулгыг гартаа аваад яг л бүх тамирчид их юм хийгээд явсан. Базаргүр дэд лигт тоглож байгаа хамгийн тохиромжтой гоё багт очсон юм болоо гэж харсан шүү дээ. Одоо ингээд хэдүүлээ Базаргүрийг өнгөрсөн жил 400 сая гэхэр гэрэгэнгүүт ингээд тоглолт болгон ингээд хийж байгаа үйлдэл болгон баг ингээд анхааралтай тавьсан шүү дээ. Ер нь бол 400 сая хэрийн нүнээс нэг тийм гайхалтай юм гарах юм шиг тий. Нөгөө Гоберин гэрээ мэй гэж ярьдаг. Энэ хүнийг алж чадаад байгаа юм шиг тий. Одоо тийм байхгүй олонний анхаарлаас ингээд гарцсан учраас яг Базаргүр өөрөө 50 хийх юм аа гэх. Тэр бөмбөг авч байгаа. Яг тэр өгсөн бөмбөгийн авлаа суул авил шидлээ, самбар дор суул авил орлоо. Дундын зэвэл суул авил шидлээ. Тэрэн тэгээд хэлээ. Очоод тэр бөмбөг ойлоо авах ёстой л авлаа, авахгүй л хамгааллаа. Ингээд самбартаа итгэвтэй байгаа. Бөмбөгийн тоглолт сайтай байгаа. Гүйлтүүд нь гоё үлээ. Тэгэхээр Базаргүр дээр бол хамгийн гоё тохиромжтой багт очсон юм шиг харсан. Үгүй тохиромжтой баг гэхээс илүү би бол ингэж бодод байна. Бид нар эхний дугаар дээр ярьжсэн ш Базаргүрийн талаар тий. Өнгөрсөн жил алдцсан. Өөрөө хов хүн талаасаа ч юм уу ингээд сошиал дээр зөндөө асуудлууд үүссэн. Магадгүй аль нэг баг ихтгэл үзүүлээд давал наад хүн чинь шал өөр болноо тий. Өөрийнхөө бүх алдааг засан сошиал дээр янз бүрийн юм гаргахаач болно. Тэгээ яг л тоглолтод анхаарах байхаа гэж ярьжсэн тий. Яг л тэрийг л гэж. Магадгүй самбарын байрлал хэрэгтэй биш айлч баг дээр утсан Базаргүр энээсээ илүүч байх боломжтой байхгүй. Нөгөө волейболын суур байгаа учраас тесрэлт сайтай байна. Хурдтай дэш суурин дээрээс өсрөл бөмбөг авчаад байгаа байхгүй. Өсөг волейбол юм биш. Тэгээд Knights дээр юу би ямар нэгэн тоглогчийг онцлмооргүй байна. Харин багаараа тэр чигээр нь онцлмоор байна. Ягаад гэвэл бүх тамирчид хийх ёстой юм ээж. Өнгөрсөн жил Эрдэнэ цогт ганцаараа үнэхээр одоо оноо алтаас харагдан тий. Үнэхээр яг хэрэгтэй үед Эрдэнэ цогт бүх оноог аваад ингээл явал оноо авалтаараа ч гэсэн Монгол тоглогчдод тэргүүлжсэн бол Эрдэнэ цогтын ачаал багслаа. Тий. Рострын бүрэлдэхүүн гоё байна, зузаан байна. Тэндээс хинч орлоод ирэх боломжтой байна тий. Амгаа гоё байна, сугараа гоё байна гихч мэтчлээ. Бүх тамирч төлгөө мөрөн одоо хуучны мөнгөтөр гэдэг ч юм уу тий. Бүх тамирчдын ингээд минутын хуваарилт болон хийх үрүүд нь ойлгомжтой учраас жигт байгаад байгаа учраас бүх тоглолч онцгой учраас яг нөгөө авах ёстой хожлуудаа хийх ёстой юмнуудаа хийгдэн. Дээрээс нь коучинг бүрэлдэхүүн сайн байна тий. Яг тэр хийх ёстой тамирчдын тэр тухайн минутад нь бүрэн ашиглаад суулгаад тэр нь тэгэл хожил авах гол онцолж байна. Эхний нэг 3 тоглолтын дээр анзаарч байсан тий нөгөө уршаа шахчихаар
плеймейкер байхгүй болохоор ингээд энэ гэсэн бол сүүлийн 4 тоглолтод бол шал өөр байдлаар тоглож шүү дээ. Бас бөмбөг алдчихсан хэвээрээ л байгаа. Асуудал нь тэр асуудал бол байгаа хэвээрээ байгаа. Одоо хитрхи импортоос хараад болчиход байна. Яг тэр бөмбөгийн эзэмшилтийн одоо юун дээр бол эхний хэдэн тоглолтууд дээр бас маш олон би хилээд байгаас бөмбөг алт найз хэвэндээ байна гэдэг чинь ерөөсөө холбогчийн асуудал байсан хэвээрээ л байгаа гэж би миний хувьд бодож байна. За гэхдээ лигийн үснэгтийн 2 дугаар байранд 6-1 амжилттайгаар ерөөсөө нэг л ажигдсан. Тэр нь эвсцтэй төгсөлт хэрэгүүлэгчтэй очсон. За эрэгтэй стандингийг нэг хэдүүлээ хараа те. Лигийг Эбс тэргүүлж байгаа бол удаалаад Knights Дархан United хөдгүүд тэргүүлж байна. Сонирхолтой нь 10 дугаар байранд байгаа Mongolian Spag удирдлын ихэнд хэдүүлээ яг ярьж исэн шиг импортууд гоётой. Тэ Сүхбат очлоо. Одоо шинэ багт ч өөрийгөө дахиад харуулъя. Гэхдээ одоогор нэг л ажил авсан байна. Тэгээ сая шинэ гарсан мэдээллээр Jesus Gutierrez гээд дасгалжуулагчийг Испани дасгалжуулагчийг томилсон байна. Тэгээ лого дасгалжуулагч ажил өгсөн байна. Удирдлын эхнээс л ер нь яасан л та. Коуч ирэлт гараал гэсэн ер нь бол. Ер нь бол нэг гадаад коуч юм уу те. Авах ирэлт гарч байгаад одоо харин хамгийн тохирох коуч болж байгаа болов гэж бодож байна. За нэгт хоёрт Mongolians тоглолтыг төгсгөл дээр Вестлигээс өөр бусд бүгд байхгүй ч. Ялангуяа төгсгөлийн 2-3 минутанд. Тэнгүүд Вестли дээр дабл ч юм уу те туссан хамгаалт хүрээд ирэхээр нөгөө Монгол тоглолчтой маань ур чадвар нь дутаад байгаа юм уу, зүд дутаад байгаа юм уу? Эсвэл үнэхээр яг тэр үед яхад. Одоо ингээ Монголчуудын бүх одоо тоглолтуудын эцсийн үр дүн хараар зөө. Дандаа ойрхон туссан байгаа. Өсрөл нэг 12 оноо хийж чаддаг. 2 оноо, 3 оноо эсвэл баазар дуулаад ингээд яг төгсгөл хийж чадахгүй моментууд харагдаад байгаа байхгүй юу? Тоглолтын эхлэн тоглолтын 2 дугаар болон 3 дугаар үед идүү юм. Бариулна. За тэгээд 4 дугаар үед тэнцэж явж байгаа л яг эцсийн мөч бодож байгаа. Энэ асуудлаа шийдэхэд бол одоо коучс ирсэн болов гэж бодож байна би. Энэ болон хожигдлуудынх нь баг 3-4 дээр нөгөө Jonathan Gollow тоглоог байгаа. Тэгэхээр тэр бас нэлээд том өвчин зүйл болчиход байгаа. Магадгүй би Jonathan Gollow-ыг энэ багт үлэр тусал байна гэж харахгүй байна. Wesley бол байдгаар байна. Тэр гоё төв авцарч байгаа. Югоос ер нь Gollow бэртэлтэй ирсэн юм шүү. Энд чинь баг талтан тоглоог байраа. Тэгээ тоглохоор маш бага минут тоглож байгаа. Өнгөрсөн 7 хоногт ууг нь хожих боломжтой 2 багт тоглож байгаа. Яг нөгөө байрлал төвшөлж байгаа. Ховж онхруудтайгаа Дархан United-тайгаа хоёуланд нь ажигдсан. Яг л эцсийн мөчөд ажигддаг. Тэгэхээр энэ баг ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ эхний өөрчлөлтөө бол хийчлээ. Дасгалжуулагч үүнээс цаашаага юу хэрэгтэй гэнгээд харагдаа явах бах. Гэхдээ түр хэлсэн шүү дээ. Урт улирал байна. Гэхдээ улиралч нь нөгөө талаараа богинох юм байна. Богинох. Өөрчлөлтөнд бол хитрхи юу юу чи 9 тоглож авчихсан юм чинь. Одоо харин өөрчлөлт хийхэд бол хэцүү шүү дээ. Тэгэхээр Mongolian Spag одоо яг энэ богино хугацаанд улирал дуусгаас өмнө дээдлэгтээ үлдээ гэвэл ямар шийдвэр гарах? Одоо гарах шийдвэрүүд нь жоохон хурдтай байх шаардлагатай болчиход байна. Тэгэхээр одоо ингээд харахаар сүүлд 18 тоглолт үлдсэн байж байна те. Тэгээд хожигдлын зэрэг бол нэг 2-3 дээр л ярьж байгаа. 2-3 дараалаад хожих хэл дэше гардаг. Өнгөрсөн жилийн Miners-ыг бид харж байна. Тэр доор байж байгаа л сүүлийн 10 тоглолтод 9-1 гээл юу 4-5 ороод ирсэн. Тийм боломж бол байна. За энэ тоглолтыг Miners-ыг ярьсных Miners руу орох уу? Miners-ийн тоглолт руу орох уу? За өнгөрсөн 7 оны оргил тоглолт. Miners болон хүлгүүд тоглолт те. 2 гавьяат хоорондоо тулсан мөч бол үнэхээр онцлох одоо мөч байлаа те. За тоглолтын эхнээс үзвэл хүлгүүд бол хийдэг юм аа л хэлсэн. Яг л нөгөө нэг хамгаалтаас тоглохоор шилждэг те. Үүнтэйсэн бол Miners тоглолтын эхнээс ер нь бүтэн хамгаалтын дарамтанд байсан гэхүү те. Дарамтнаас гарах гэж нэлээд үдсэн. За тэгээд импортоо явуулсан те. Аз импортоо. Дагаараа. Явуулсан. Хин? Miners уу? Оо нөгөө хин Сихоныгоо явуулаад дагаар гэнэ би андуурч тоглолоо. Сихоныгоо явуулаад Чунхунтын Малайзыг авсан. Шидэгч. Тийм өөрчлөлт оруулсан байгаа. За тоглолтын үед ярихад бол Miners 3 дахь эхний хагас дээр бол энэ тэнцүү үзэж чад 3 дахь үед тэр нэлээд удирдлагыг хүлгүүдэд алдсан. Тэгэл араас нь хөөж явсаар байгаад эцсийн мөчд хүлгүүд бол өстө оноогоо барьж яг хийх ёстой юмнуудыг хийж явсаар байгаад хожил авсан. За онцлох тоглогчор бол мэдээж одоо ас хөвлүүдөөс л барсаа. Бол одоо Монгол тоглогчдод биндрийг онцлмаар байна. Биндрийн үнэхэр хийх юм аа юм. Гоё үлээ те. Аль хэдийн бүрдөөс очжээ. Ерөөсөө тэгэд Аза биндрийн хослол Барса Аза хоёрын хослол Аза бишээ биндрийн Барсагийн хослол гэдэг энэ гурын ингээд тойрсон хослол шүү дээ. Тэр хослол Монгол тоглогчдод үнэхэр гоё юм аа.
Яг л тэр газар өгөхөд азаа юм уу биндрээ хийж байгаа эсвэл азаа байвал биндрээ тэнд хийж байгаа эсвэл биндрээ байж хаад азаа тэнд хийж байгаа. 2000-ад оны 5 өвт гарч ирж байгаа санаарч байгаа шүү дээ. Тэгээд одог хийгээд байгаа шүү тэр одгийн маань самбартаас дажгүй тоглосон бол нөгөө дажгүй цаашаа тоглосон шүү дээ. Ям Миллер 8 дамжуулт тий. Ер нь бол бөмбөгийг бас айгүй гоё хуваарлсан. Тий, Ям Миллерийг бол тэгээд одоо тэг хүлэн зөвшөөрчлөө дөө тий. Хийх юм аа л хийж тий. Тэгэхээр энэ багийн баланс ер нь бол айгүй гоё байна. За хасын үлгүүдийн баланс ярьж байгаа бол би асууя заяа. Би сая нэг жоохон тоо бодож байгаад харлаа өнгөрсөн жилтэй харьцуулаад. Өнгөрсөн жил хасын хүлгүүд баг довтлогооны үзүүлэлтээр лигт 8, 7-8-д хоогоор. Хамгаалтын үзүүлэлтээр нэгт байсан заяа. Одоо за өнгөрсөн жил авсан оноо нэг 70-д 74 ч лөө. Алдж байгаа оноо нэг 66 7-той баг байсан. 70 хүрэхгүйсэн шүү дээ. Энэ жил авж байгаа оноо 82. Алдж байгаа оноо 77 илүү 78 билээ. Нөгөө хамгаалт хайцсан байна. Энэ шууд коучтой холбоотой шүү дээ. Тийм шүү дээ. Коуч болон орчин одоо олон улсын одоо шинжилгээтэй байгаа тэрэндээ би шууд холбоотой гэж. Маш хурдан сакс тоглож байгаа юм л та. Ганцхан жилийн дотор. Гэхдээ харин шинэ коучтой шүү. Ростер өөрчлөгдөг. Хоёрхан тоглогч. Энэ шууд коучтой холбоотой шүү дээ. Яаж ч утсан аа. Гэхдээ саяны хэлж байгаа хоёрхан тоглогч гэдэг чинь өрөөслөл бол. Ямар тоглогч илээ те? Тэгэхээр одоо би харин зүгээр асууж байгаа. Надад тэр чинь нэг юм ярих гэдэг хоёртой зүгээр мэтгэлцээ гэх юм уу те асуух гэдэг. Довтлогооны тоо юу н довтлогоо илүү цохилт тоглож байна. 82 оноо гэдэг чинь 40 минутын гэсэнд бол өндөр тоо. Хамгаалт нь нөгөө 66 7 оноо алдчихсан баг 77 8 буюу баг 10 функт төрөссөн. Ганцхан жилийн дотор. Юм өөрчлөгдөв шүү дээ. Эдгээр чинь 4-5 сард лигээ орголоо 6-7 сард BCL-ээр явж байгаа нэг сар гараа амарч орж ирэхэд коуч солигдоход 2 сарын дараах асуудал яриад байгаа байхгүй юм чи. Окей, наа чи шууд коучтой холбоотой. Өөрчлөгдөөгүй гэдэг үг чинь тохирохгүй байна. Коуч ирлээ систем ондоо оллоо. Өмнөх коучийн хамгаалтын систем ондоо оллоо. Энэ хоёр чинь зөрөн шүү дээ. Тэгтээ эцсийн үр дүн юу чухал юм? Хожиж чухал. Одоо энэ хоёрын функцийн юуг нь харуул зөрүүг нь харуул хожоод байгаа үстэй. Тэгэхээр тэрний эцсийн үр дүн чухал. Өнгөрсөн жил. Яг хожоод байна уу гэхээр чи одоо хасын хөлгөч 4-3 амжилттай явж байгаа. Үгүй энэ функцээр нь харуул авсан оноо хоёрыг харуул майнерсыг хожоод 4-3 болж байгаа. Адилхан 3-3 баг тоорондоо тоглоод 4-3 болж байгаа. Одоо өнгөрсөн жилийн хасын хөлгүүд багтаа тоглож исэн багууд 3 онооны шийдэлт 30 хүрэхгүйсэн шүү дээ хувь нь. Сам будагтай талбай буюу 2 онооны товтлогоо 40 хүрэхгүйсэн шүү дээ. Тэгэхээр урд шугамын хамгаалтанд сайн, хойд шугамын хамгаалтанд сайн байсан. Хасын хөлгүүд багаас 2 тоглогч. За мөнх төвшөнтэй нийлээ 3 тоглогч бол явсан. За мөнх төвшингийн хувьд бол өнгөрсөн жил бол бага тоглосон, маш бага тоглосон. Тэгэхээр яг нэг тоглолтын үр дүнгууд тийм үү статистик томоохон нөлөө үзүүлээг бол за Jordan Tolbert Саруул Эрдэнэ 2-ийн хувьд бол 25 буюу түүнээс дээш минут тоглосон нөлөөтэй. За Саруул Эрдэнэ хувьд бол хамгийн ихний хамгаалагч. Урд шугамд дундаа айлын холбогчийг бөмбөгтэй тоглогчийг хамгаалтаа эхлүүлдэг тоглогч. За Tolbert бол Аза Бендриата ч юм уу, Томитой ч юм уу хойд шугам дээр хамгаалтыг дуусгаж байгаа тоглогч. За одоо энэ дээр нэг статистик юмнууд бэлтгэсэн байгаа. Энэ 5 дахь өдөр би 4 дахь өдөр ч юм уу постлох гэдэг. Өнгөрсөн жил хасын хөлгүүд багийн урд шугамд алдаж байсан оноо, хойд шугамд алдаж байсан оноо одоо периметр довтлогоо янз бүрийн юмудаас алдсан оноотой харьцуулаад үзэх юм бол энэ жил хасын хөлгүүд багийн хамгаалт өнгөрсөн жилийнхаас муудад зарагдаад байгаа. Нэг өөлийг гэвэл одоо дип байна. Харахаар бид нар хасын хөлгүүд гэвэл итгэдэг тий. За доор явж исэн ч гэсэн дэшээ гарч ирж байгаа л та нар 1-2-ороо гарч ил ахгүй юу бид тий. Доороос 4-5-6-аар гарсан ч ер нь файнал хасын хөлгүүдэд хин ч эргэлцэхгүй байгаа байхгүй. Зүгээр ингээд статистик тоо баримт харах юм бол хасын хөлгүүдийн хамгаалтанд жоох эргэлзэж байна. Саруул Эрдэнэ Эвст очсон баг. Тэгэхэд Саруул Эрдэнэ за арталт нь дөлгөөн байж байгаа. Эвс тэр 2 нэмэгдсэн том хүчин зүйл нь өнгөрсөн жилийн Tolbert Саруул 2 байж магадгүй. Нэг нь хойд, нэг нь урд шугам. Нэг нь довтлогоо эхлүүлж, нэг нь хойно хамгаалж. Тэгэхээр энэ хүчин зүйл чинь Эвст сайн талыг үзүүлж хамгаалтыг сайжруулад байна. Хасын хөлгүүд багаас энэ хоёр байхгүй учраас хамгаалт нь жоохон сул талтай байна уу гэж хараад байгаа. Тэгэхээр тоонуудын юугаар тэгж харагдаад байна. Тийм ээ. Яалтчгүй математик үнэлтэй. Тэ ер нь бол математик үнэн мэд шүү дээ. Тэгвэл та удлаа ярихгүй гэдэг шүү дээ. Тэгвэл цаашаа хэдүүлээ математиктай ойролцоо нэг юм яри те. Тэгээ удирдлийн 7-9 тоглолт явсан байна. Энэ хугацаанд тоглогч нарын үзүүлж дундаж статуудыг харах юм бол дундаас нэг онцлохоор нэг импорт байна. Маккензи Мур 25.6 оноо,
9.1 самбар, 8.7 дамжуулалт. Тэгээд дээрээс нь хамгаалтын 2 үзүүлэлт, 2 таслалт, 1.2 халт. Бас дээгүүр явж байгаа. Энэ өнгөрсөн жилийн стат ер нь бол ойролцоо байна. Өнгөрсөн жил ч гэсэн ер нь иймэрхүү статтай байсан. Баг 3-4 тоглолтод трипл дабл хийсэн. Улирлын дунд ч нь бол оноо нь бол баг 26 доллартай байсан. Самбар дамжуулалт нь баг 10 шахацсан явж байсан шүү дээ. 9.1. Энэ жил жоохон бууцсан байна. Тийм ээ үү. 8.7 болсон чи жоохон бууцсан гэдэг байна шүү дээ. Стил блок 2 ч гэсэн нэг иймэрхүү байсан. Хаалт. Завхан Brothers багийн үн цэн юм шүү те. Гэхдээ нэг гоё стат харагдаж байгаа байхгүй юу? Мэндэ энэ багт ирсэн. Мэндийг бид нар юугаар нь мэдэх юм? Тоглоогоор нь биш шүү дээ. Ерөөс хамгаалт шүү дээ. Зовоодог те. Хүнийг бол зүгээр урд чугамын тоглогч үнэхээр зовоодог. За энэ дээр баталж байгаа тоонууд харагдаж байна. Завхан Brothers багийн бөмбөг таслалт Мэндэ 2.8, тулга 1.6, дашторж 1.6, баасан дэж 1.5. Урд чугамын 4 тоглогч нь лигийг бөмбөг таслалтаараа ихний харавт. За Мүүрийг урд чугам заримдаа тоглож байгаа шүү дээ. Ингээ бодохоор 5 тоглогч нь ихний харавт. Үнэхээр зовж довтлуулж байна те. Зүгээр ер нь бол урдуур бөмбөг гарахгүй энэ ер нь хажуугаараа. Зүгээр залуулахгүй шүү дээ те. Одоо энэ хэдийн дунд чинь нэмэхэд л эн чинь баг 10 донжуулах гэдэг юм ааш юм би. 10 бөмбөг таслах гэдэг юм шүү. Тий. 10 шүү дээ. 3.1 нэг тоглолтод 10-аас дээш бөмбөг таслаад байвал тэгээд тэр нэг 5 тоглогч тий. 5 тоглолт нийлээд 9.7 байна. Тий хараа. Амар тоо тий. Тэгээд зөрөө тэр нь довтлохоо болно болно шүү дээ. Тэгээд тэр бүгд уур чугам гэхээр энэ бичигдэж байгаа үзүүлэлт шүү дээ. Тасалж байгаа гэж. Айгу төвхтэй хэцүү хамгаалт хийгээд нөгөөтг нь бөмбөг алдчихж байгаа таслалтаар бүртгэхгүй нөгөө тоглогчийн төрнөөр бүртгэж байгаа тоон бас өндөр байгаа байхгүй юу? Гэхдээ та хоёроос нэг зүйл асуу. Бөмбөг ингээд тасалж байгаа үзэл хамгаалт үзүүлэлт мөн үү те? Мөн. Гэхдээ бодит талбай дээр хамгаалт бөмбөг тасалт хоёрын зөрүү гэж байгаа шүү дээ. Бичигддэггүй үзүүлэлт. Хоёр Завхан Brothers багийн хамгаалт юу нэгдэгдэггүй. Би уур чугамд нь бол итгэж байгаа. Үгүй. Уур чугам бол ерөөхдөө гайгүй. Энэ жилийн хувьд би Мэндэг ирсэн учраас Мэндгийн тэр нөгөө нэг ментал яваад шүү дээ. Одоо тэр Дашка Баска энтриг те энэ хүнээс яаж хамгаалж байгаа юуг нь аваад байгаа байхгүй юм чин уусаад шүү дээ алтай дэрэг тахгүй л гэчээр хамгаалт өнгөрсөн жилийн бид нар Brothers-ыг мэдэн шүү дээ товтлогоо сайтай 85.6 оноо товтлогоогоор авдаг лигийг тэргүүлдэг мөртлөө алдчихж байгаа оноогоор 86.1 лигийг тэргүүлдэг гэд хасах оноонд оролцдог Завхан Brothers байсан шүү дээ. Тэгсэн чин энэ жилийн зүгээр авууштай юм урд чугамын тоглогч нарын энэ хамгаалтын бичгэж байгаа үзүүлэлтэнд сайн байна. Мэндгийн тэр үзүүлж байгаа нөлөө Дашкагийн хамгаалтыг бас магтмаар байна. Дашка бол энэ жил үнээр төвшин ахиж орж ирсэн мөлий. Их хамгаалал явсантай холбоотой минутын ч гэсэн нэмэгдсэн байна. Өөрийгөө ч гэсэн мэдсэн байна шал өөр. Одоо зүгээр харж байгаа нь ийм гоё урд чугам дээр те хурдтай сагсан бөмбөг хамгаалт хийж байгаад хойно нь өстой нэг үүтэн жинер шиг ялааны ялвар аваад ирлийгүү те. Гоё те. Эсвэл тоолборч ч юм уу. Оноо авах хэрэггүй болчих жоохоо. Одоо эдэн Завхан Brothers багт бол оноо авдаг 30 оноо юм уу 20 оноо авдаг тоглогч ерөөсө хэрэггүй болчиход байна. Тэр самбарыг маш сайн хамгаалж яадаг. Бус нь оноо авч чадсан шүү дээ. Эдгээр хангалттай 85 оноо дундчлаад шүү дээ. Тэгэхээр чи заавал энэ дээр 20 оноо нэмж яах эдгэрийн товтлогоноос асууж байгаа. Маш сайн хамгаалагч хэрэгтэй болчиход байна. Самбараа мандж яадаг. Тэгэхээр одоо Завхан Brothers баг 2 дахь импорт тоглогчоо солино гэж ойлгох уу те? Би бол солино гэж бодож байгаа. Тэр тоглогчийн хувьд бол за импорт тоглогч те мэдээж хэрэг Монгол тоглогч нар зардал өндөртэй ирж байгаа. Шал өөр гэрээгээд нөхцлөөр ирж байгаа. Тэгчээд 30 минут юм 25 минут тоглохгүй тоглогч ч одоо яах юм бэ? Тэгээд 6 оноо 6 самбар ч юм уу 8 оноо 8 самбар аваад байгаа хүн тэр импорт дээр тэгэж тийм шүү дээ мөнгө төлж байгаа мөнгөндөө үйлчлэгээ таарсан үйлчлэгээ да ялангуяа импорт тоглогч нараас тийм үйлчлэгийг авах хэрэгтэй. Тэгэхээр яг тиймэрхүү шаардлага тулгараад Монгол тоглогчийг бол бид нэр хөгжүүлье гэж бодъё. За энийг яах юм хөгжүүлж байгаа дахиад гадагшааны явуулах юм тийм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр шууд ур чадвар авах гэдэг шүү дээ. Тэр нь зөв байхгүй. Тийм учраас л угаасаа импорт гэж нэрлэгдсэн тийм шүү дээ. За хэрвээ Завхан Brothers баг улирлыг дээгүүр амжилттай дуусгаж чадвал Mackenzie Moore most import player of the year. Тий. Болох уу? Яагаад үгүй. Тийм дэшээ үзвэл болно. Эхний 3-аар гараад ирэх юм бол ийм статистик бол шууд мэ гэж өгчхөр байна те. Тэгээд Мүүргүүгээр Brothers-ыг төсөөлөд үз. Энд чин MIP гэдэг чинь тухайн багийнхаа шилдэг. MIP биш. Import player of the year. Яг уу MIP гэд уншиж болоод байгаа байхгүй юу? Болохгүй. Most import player юм шиг байна. Тийм байсан баха. За, окей. За, тэгвэл импорт тоглогч нарын Mackenzie Moore тэргүүлж байна. Гоё байна. Өнгөлж байна. Тэгвэл Монгол тоглогч нарыг ёстой нөгөө нэг хүснэгтийн
эхний 2 3 байрнаас MVP тодруулна гэдэг шиг MVP-ийн өрсөлдөөнд бас өндөр яригдж байгаа 2 тоглогч бол Дөлгөө Эрдэнэ цогт 2-ын стат бас сонирхолтой харагдаж байна. Дөлгөөн бол ялцчихгүй өстой нэрээ онцгой. Энэ чигээр явах юм бол Дөлгөөн бүр MVP Батуу энэ чинь 20-10 биш. За Дөлгөөн 19.8 он 10.2 самбар тэгээ хажууд 1.3 хаалттай бас хаалтна Монгол хөгжснөр дотроо ихний 10-та. Тэгээд Эрдэнэ цогт болохоор 17.1 оноо 5.4 дамжуулалт. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр маань энэ байраа хадгалаа зүгээр хэрвээ явуудах юм бол энэ хоёр тоглогчийн өрсөлдөөнд болох магадaltaй байна л да. Яг энэ байраа хадгалаад магадгүй энэ хоёр 1-2-оор гарсан гэж бодъё тий. Аль нь ч нэгээр байж болно. Иймэрхүү стат байх юм бол Дөлгөө Бат. Энд чинь 20-10 шүү. Яаж аваад хоёр баг маань хоёулаа удирдлагын стендексийг тэргүүлж байгаа баг тий. Яг энэ чигээр үлдэл нэрээ Дөлгөө бол яг гэхдээ энэ чигээрээ гэж байгаа шүү. Энэ чигээрээ шүү. Энэ чигээрээ гэж байгаа. Дөлгөө бол ахмаг. Дахиад Эрдэнэ цогт хасагдах гад ч байгаа юм шиг тийм болохгүй хөө. Дөлгөөний стат унахааргүй л шүү дээ. 33 минут чахууд унтчихлж байгаа. Тэгээд довтлооны оролдлогоороо бага тэргүүлж байгаа. Довтлооны номер 1 сонголт болцсон байна. FC Бразил коучийн Монгол тоглогчдоос ерөөсө ганцхан итгэж хамгийн их минут өгж байгаа нь ерөөсө Дөлгөө. Үлцэн яршиг 2. Үлцэн яршиг минут арай бага байгаа. Хамгийн их минут өгж талбай дээр бараг импорт тоглогчдоос илүү минут байгаа шүү. 33. Өндөрөл. Тий, тоглож ингэж талбай дээр минут удаан байна гэдэг чинь ерөөсөө коуч итгэлийг олсон. Талбай дээр тоглолт унжсэн ч явж исэн ч өөрсдийн систем явж исэн ч тэр тоглогч хэрэгтэй гэдэг учраас байлгаад байна. За тэгвэл асууя. Би Бразил коучд бол ингээд юуг нь харсан. Намтар монтрын хараад бид нар яаж хийдэг үнэхээр өөлөх юмгүй сайн дасгалжуулагч байна. За гадаа одоо тэр Европын лигт ч юм уу те гадны лигүүд бол улирал нь урт олон тоглолттой байж магадгүй. Манахт харьцуулахад. Манах за улирал 27 тоглолт плей-оффт нэг 15 орчим тоглоно гэж төсөөлье. 15 гээд багтаа те дундчаар. Тэгмэл 42 тоглолттой те. 6 сарын хугацаанд 42 тоглолт нөхөрт бол бага байж магадгүй санагдаж. Надад бол их санагдаж байгаа. Одоо өмнөх манай лигүүдийн те би физиологи тасцсан байгаа шүү дээ. Тэрнтэйгээ харьцуулахад бол ер нь бол нэг тийм бага тоглолт бол биш гэж. Тэгэхээр улирлын энэ уртад нэг тоглогчид ийм амар ачаал өгөөд дах ростертой баг юм уу? Тулцсан ростертой баг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд яагаад дандаа нэг тоглолт болгоно 30 гаруй минут 3 тоглуулад байгаа. Магадгүй үлцэн ярших заримдаа 30 минут тоглосон явж байгаа. Заримдаа саруул явж байгаа. Дөлгөөн бол дандаа 30-аас дээш минут тоглоо явж байгаа. Орлоо гаргачих хүмүүс байж байгаа тий. Эсвэл зүгээр яг ингээд улирлыг нэгээр дуусгах ёстой гэд ингээд бүр машинтах гэдэг нь үү? Бүх тоглолтод ачаал бүгдлөө. Бүх тоглолтод ачаал бүгдлөө гээд. Зарим нэгэн тоглолтод ожигдож болно шүү дээ. Сэргээрээ ийм тактикаас хийж болох юм те. Нэгээ баталгаажуулаад сүүлийн хэдэн тоглолтууд амраадах юм. Араас нь 6-1 гэдэг баг хөөгөөд байхад хизээ баталгаажуулах вэ? Зүгээр. Ягаад ер нь бол гэхдээ коуч болгоно л ер нь тоглолт болгоныг хожино л гэж тоглоно л да. Үгүй тэг нь ойлгомжтой. Гэхдээ зүгээр яг хэлж байгаа санаа нь за ингээд сэлгэр рүүгээ харахад ашиглая гэхэд одоо би коуч гэж одоо нэг 6 8 тоглогч байх юм бол тэгэл аль гайгүй сайн гэдгээрээ нүдэх гээд идэг. Ингээ харахаар 12 хинийч гаргасан болохоор тоглогч байж хахад заавал ингээд нүдэд байгаа дээр бол амар том эргэлзээ байна. Яг залуу бэртлийн холуур байгаах хол байгаасаа ч гэж хүсэж байна. Энд ганцхан багийн тоглогч биш шүү дээ. Монгол улсын шигшгийн тоглогч шүү дээ тийм үү. Тэгэхээр улирлын уртад ингээд нүдэд байгаа дээр бол коуч тулж жоох эргэлзэж байна. Одоо бид NBA-гэр бодоход Нью-Йоркийнханд эргэлцээр байгаа Нью-Йоркийнхан ч ойжгүй л байгаадаа адилхан л байгаа байхгүй. Хэдэн тоглогч нартай ачаа өрүүлэл яваад байт. Яг нь эрсдэл гаргахыг хүсэхгүй байх шиг л байна л да. Одоо жишээ нь бэлтгэл дээр магадгүй зүгээр зарим сайн байж болно, зарим муу байж болно те. Гэхдээ дасгалжуулагч тоглолт болгон дээр чухал гэж авч үзээд ямар нэгэн одоо бэлтгэл дээр сайн байсан мó өсөн дээр тоглогчид талбай дээр гаргаж эрсдэл гаргахгүйгээр зүгээр хожоод явчих гэж бодож шл. Тийм эрсдэл гаргахгүй л тэгж яриад те. Гэхдээ ер нь бол ингээд залуу тоглогч нар манай импорт тоглогч нар явдгаараад явна гадаг шаа. Өөр лиг рүү явна. Коуч нар явдгаараа л явна. Хин үлдэх энд чинь Монгол багийн эзэн, Монгол туслах дасгалжуулагч нар, Монгол тоглогч нар л үлдэх шүү дээ. Тэгвэл энэ гоё уур амьсгалтай энэ тоглолтуудад тэр залуу хүмүүсийг 5 минут ч гэлтгөө гаргаад те бэлтгэл дээрээ магадгүй муу байсан байж болно. Талбай дээр гараад хийх ёстой юм хийж чадах юм билүү. Туршгал ёстой л гэж хараад байна л да. Окей, харамсмаар тоглогчд байгаа эпстэл. За ингэж болъё те. Тэгээд зүгээр би нэг ганц юм асуугаад сагсны яриагаа өндөрлөе. Монгол улсын шигшээгийн өргөтгсөн бүрэлдэхүүн зарлагдахад та нарын толгой дотор шууд 20 тоглогч, 25 тоглогч орж ийн.
Нэг 3 эсрэг 3-ын орж ирээд ингээд дөлгөө мөлгөө одоо сугараа гэдээ орж ирж бүр багтахаарг болчихжээ. Надад орж ирж нөө баг нэрлүүлж нэрлэж шүү дээ. Өргөтгсөн бүрэлдэхүүн хүртэл амар цуцамлцсан байгаа хэрэг. Наад нэг номер дээр тоглох хүмүүс чи хоорондоо тоглохоор амар тоглож байгаа. Тэгэхээр та ингэж хэлээч. Нэг байрлалын хоёр нөгөө нэг жишээг нь тамирч байгаа. Азад хөлгүүд F2 тоглоход Азад дөлгөөний тулаан болж байна. Miners хөлгүүд 2 тоглоход Барса Болкогийн тулаан. За Металтай тоглохоор Уугагийн Маргадын ингээл байрал болгон дээр үзэд тарж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол тоглогч нар үнэхээр одоо зузаан болчихжээ тий. Тийм шүү дээ. Хоорондоо ингэж гоё өрсөлдөж нэг нэгнээсээ ингэж мотивац авч би энэний дээр гарах хэрэгтэй гэдэг ийм тэмцэл байж иж сайжирч шүү дээ. Тэгэхгүй ганцаараа байрал дээр ганцаараа байх юм бол тий би байжлах юм чиг бодоод ир магадгүй шүү дээ. Энэ маш гоё одоо шинэ одоо коучийг авснаас хойш маш гоё зүйл болсон нь ер нь ерөөсөө л юм. Өмнө нь бол зүгээр нөгөө хэлий тий. Яг л хитэн тоглогч л байсан шүү дээ Монгол тоглоомч. Гарын 10 л байсан шүү дээ. Тэгтээ лиг чи өөрөө ямар байлаа. Цалин мөнгө ажиллаа хийгээд явж ирсэн тий яг золиос гаргаад тоглолцсон тоглогч нар цөөхөн. Энэ гэхдээ маш олон зүйлтэй холбоотой учраас бид ингээд яриаг гаргач тий. Хүмүүс бас буруугаар ойлгож магадгүй. Одоо болохоор би юу нэг гоё байгаа гэхээр маш олон тамирчдын бүрэлдэхүүн зузаан байна. Эндээс үнэхээр чадварлаг тамирчдын жигшээд орохын төлөө өрсөлдөн тий. Шин залуу тамирчид байгаа энэ чинь тий. Инхээр өөрөө энэ өөрөө манай Монгол улстай өөрөө ирээд ашигтай болж байгаа л гэдэг хэлэх гэдэг. Маш олон чадварлаг залуучууд уралдаж гарч ирнэ. Тэгэл фэнүүд бид нэр л гоё ярих юмтай үзэх юмтай шүү. Василис Ковчин нэг юмыг зүгээр анзаарсан. Зүгээр би хой хүн дээр л анзаарч байгаа шүү. Шгшээг бүрдүүлэхдээ заавал 1 2 3 залуу тоглогч аваад байгаа. Энэ нь нөгөө миний төрний хэлдэг байхгүй юу? Гадаад коуч явнаа, гадаад тамирчид явнаа, монголчууд үлднэ. Тэгвэл Василис тэрэн дээр зөв юм хийгээд байгаа байхгүй юу? За амжилт гаргаад би ингээд нэг гэрээгээ яахын тулд хамгийн сайнуудыг авчирч байгаа нэг тоглох биш. Араас нь бэлдэх хүүхдүүдийг заавал одоо сэлгийн суулгаж ч юм уу 15 хүндээ нэрлэлчээд 12-ыг нэр өгөхөд нөгөө 3-нд байж идэх ч юм уу ийм юмыг бас яг л дэлхийн шиг дагаж байгаа тий. Дэлхийд ч гэсэн тийм шүү дээ. Ямар ч баг одоо бидний ойрын мэдгээр Азта тий Япон одоо Монголд ирсэн шиг байдаг ярил л да. Япон, Хятад гэх мэт чин том багууд ирэхэд сэлгээнд дандаа залуучууд сууж л байдаг. Монгол ч гэсэн зүйл байдаг шүү дээ. За окей. За бидний ярилцах дараагийн сэдэв бол волейболын дээдлэг. 7 хоногт ер нь маш олон тоглолтууд явж байна. Эсвэл нөгөө нэг ширүүхэн ойрхон гараа ширүүхэн дээр нэгдэг шиг сагснаасаа нэлээд хойно эхэлсэн. Гэхдээ хэдийнэ зарим багууд 6 тоглолт хийсэн явж байна. Тэгээ эхний тойрог баг өндөрлөгдөж байна. За тэгээ эндээс шууд харах юм бол эрэгтэй стандинг дээр Төв Миг 5 тэг гэсэн амжилттай байгаа. Өнгөрсөн жилийн дид авраг. Араас нь Mega Stars Mentonet Naturbaks 3-3 амжилттай явж байна. Харин хүмүүсийн хүлээлтэнд хараахан хүрэхгүй байгаа ганц нэг багууд байгаа бол Дархан Могулс SG Hawks гэдэг ч юм уу те. Багууд удаал явж байна да. Тэгээ Алтан Барс Элчин Energy-г эмэгтэй стандингийн хувьд болохоор Хилчин 5 тэгээр тэргүүлж байна. Hövsgol 7 Stars 5-1. Удаалаад Mentonet Дархан Могулс Hobby Ace уурхач гэсэн багуудын араас хашхан ижил алтай дүүргийн боён гэсэн дараалтаагаар ерөөдөө явж байна. Хожигдоогүй эрэгтэй эмэгтэй нэг багууд байна. За эрэгтэйгээс гэвэл за өнгөрсөн жилийн аврах Төв Миг бол үнэхээр энэ лигт энэ жил бол үнэхээр өөлгөнгүй дид аврагад. За өнгөрсөн дугаар дээр ч гэсэн хэлсэндээ те үнэхээр багийн ойлголцоод гоё байна. Багийн товтлогчд, өндрийн хамгаалагч, холбоогч, залибор гэдэгтэй бүгдээрээ л сайн байна. Төв Миг сая өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтыг ярихад бол SG Hawks багтай тоглолоо. Сая нэм гарагтуу, даваа гарагтуу тоглосон. За тэр тоглолтыг үзэж байхад бол ер нь SG Hawks багтай өнгөрсөн жилийн тэр ирч юу штэ. Хагас шиг тоглосон хоёр баг штэ. Hawks хэцүү мөчт бас юу сүүлийн юунд очсон. За энэ удаа бол Төв Миг бүр илүүрхлээ. Игний нэг үлгэд бол бүр илүүрхэж очиж байна. За үндсэн рострын бүрэлдэхүүн Төв Миг яг ростроо барьсан байгаа. Өнгөрсөн жилдээ. За эсрэгээрээ SG Hawks-ын бүрэлдэхүүн суларсан байгаа. За SG Hawks-ын бүрэлдэхүүн суларснаас гадна сэлгээний тамирчид, шин залуу тамирчид маш их одоо тоглолтод орж тоглож байгаа шүү дээ. За энэ тоглолтоос онцлог юм гэвэл Hawks-ын яг нөгөө минийсээ хэлсэн дэжлэг нөгөө шин тоглолчд одоо залуу тамирчид гарч ирсэн тэр ихний бөмбөг авалтууд ямар чухал гэдгийг ерөөсөө ойлголоо. Hawks-ын тоглоонд ерөөсөө за мэдээж ойлгомжтой Батцуур их золбоо гэдэг гэх мэт одоо жишэлдэх хослууд байгаа хэдий ч ихний бөмбөг авалтууд маш одоо муу гэх юм уу те
хангалтгүй ч юм уу те. Ирж байгаа учраас товтлогоонууд явж чадахгүй байна. Тэрийч төмийг үнэхээр сайн анзаарч байна. Яаж ч давуулагч сайтай импорт авчирсан. Товтлогоо сайтай импорт авчирсан. Тэгээ дээрээс наах хоёр ямар давуулагч илээ. Зиндээ ямар давуулагч илээ те. Ингээд бодонгууд Hawks-ыг давуултаас гарсан тэр хоёр дахь ирж байгаа бөмбөгнүүдийг зогсооход маш амархан харагдууллаад байна. За зөвхөн энэ чи ээж Hawks дээр ч ирж байгаа юм шиг. Эсрэг багууд дээр ч гэсэн давуултаа маш сайн гүйцэтгэд өөртөө орж иж байгаа товтлогоонуудаа авч ийн. Өөртөө товтлогооноо аваад хоёр дахь дараагийн товтлогоонуудаа маш хүчтэйгээр хийж байгаа. Энэ нь өөрсдөө төмийг гол амжилтын нууц гэж би бодоод байна. За Megastar-с одоо юу ярих вэ? 3-3 амжилттай явж байна те. Өнгөрсөн жилээс бас яг баяр сайхан Солонгос лиг рүү явсан ч гэсэн яг хийдэг зүйлүүдээ хийгээд явж байна. Би тэгтээ Megastar-с эргэлцэхгүй нь ягаад гэвэл нэмс өгөх буюу сүвчин маань Бертлээс иргэд ирвэл Хасуу Megastar-с мэдээж аврагын түвшинд үргэлж яригддаг том банк хэвээрээ. Гол тоглогч нарын нэг нь байхгүй байгаа шүү дээ. Хоёр нь байхгүй. Яг бүрэлдэхүүнд бол нэг нь байхгүй байгаа. За эндээс нэг гой баг нь Mintonet гой баг өстой нэрээ юу вэ наа? Өстой залуучууд ирч хүчээр явж байна. Mintonet говь дээр ёстой нэг юм барьцгүй гэх шиг харин тий. Ёстой хинтэж таарсан яг адилхан үздэг байгаа. Нөгөө сайн багтаад байхаар ингэдэг, муу багтаад байхаар ингэдэг гэдэг ойлгож ирсэн. Ёстой сайн нэ муу нэ ёстой хамаахгүй. Өнгөрсөн жил нөгөө шинээр орж явахдаа жоох юм бэргээтэй байсан залуучууд маань энэ жил бүр яг л ч нэр ямар ч багтаа үзэлтэй болсон. Тэгээ бүрэлдэхүүний хувьд ч гэсэн гойлцсон. За Натур багсын хувьд бол удирлыг маш тун таар эхлүүлсэн. 1-3 гэж эхлүүлсэн үү. Эхлүүлсэн бол сая өнгөрсөн 7 хоногт 2 ажил аваад ингээ 3-3 болоод яг форм олчлоо гэж хараад байна. Шинэ хуучин холбогч маань ирчлээ. За дээрэс нь Егобыг авчирсан. Бас дээрэс нь шинэ импортыг авчирсан. Импортууд тоглолцсон шүү дээ өнгөрсөн хожигдсон тоглолтууд дээр нэг импорт сул импорттой биш нэг дутуу импорттой тоглолцсон. Тэгээд буцаад уучраа болсон амар бааж тэргүүдэд тоглогчдод уучраа болоод яг хожигстой тоглолтуудаа аваад байралтай ороод ирлээ. За тэгвэл сагсан дээр хэдүүлээ улирлын тамга гаргаж ирсэн тий. Тэгвэл энэ удаад Weekly Bazaar-гийн зүгээс волейболын дээд лиг дээр эрэгтэйчүүд дээр нэхлээд улирлын тамга гаргая. Хэдүүлээ дараагийн дугаарууд дээр ер нь эмгтэйг задлаад ярих боломж гарах байгаа. Тэрэн дээр эмгтэйг ярэ. Тэгээд би Ирмүнигийн өмнөөс тамгийг нь уншаад өгье. За Ирмүнэ маань нэгт Төмиг улирлыг тэргүүлнэ гэж бичсэн байна. Тэгээд Натур Багс, Mintonet, Megastars, Дархан Mongols, SG Hawks, Energy, Алтан Барс Хилчин гэсэн дараалалаар оруулсан байна. Эндээс онцлох нь SG Hawks-ыг энэ SG Hawks 6-д оруулж байгаа маа бүр. Тий. Энэ зүгээр энэ сая стендинг гарч байгаа тавьсан юм шүү. Басгүй байна. Дээрд орно оруулжээ бас. Эн чин нэлээ бас өмнө. Наа чи SG Hawks явах. Наа чи бүр хасууг 4-д оруулсан шүү дээ. Megastars-ыг амар. Mintonet говь. Энэ байсан бол яагаад гэдэг асуум байна. Тэгэхээр дараагийн дугаар дээр Mintonet говьд амар итгэл өгсөн байна тий. Mintonet говь гэдэг гоё үлээ. Ста нэр хинч гарч ирсэн. Тэгээ дээрээс нь авчирсан импортууд нь ямар амар сайн юм бэ. Тэр хоёр импорт болцтой нэр нэг нь бөмбөг газар унахгүй нэг энэ жилийн плей-оффт одоо чинь 8 багаас чинь 6 нь шалгарч байгаа тий. 2-оос 7 дугаар өрийн багууд ч ерөөсөө ажил ажиглал ялгаагүй шах явах гэсэн амар өсөлтөд. Тэгэхээр юу яа? Ирэх дугаар дээр Ирмүнийг хажуудаа суулгаж байгаад яагаад гэ ам асуу. Чи яаж байгаа юм бэ гэдэг. Тий. За гэхдээ нэг юм бооцсон л гэдэг тий. За өсгөө. За би өөрөө хэлж өгөө. Тэгт. За би нэгт Төмигийг 2-т Megastars, 3-т Натур Багс, 4-т Hawks, 5-т Mintonet говь, 6-т Дархан Mongols, за 7-т Алтан Барс, за тэгээд 8-т Energy гэж оруулсан байна. Яг ихний 4 баг бол яг өнгөрсөн жилийн хагас жишээлтэй. Биш. Чинийх тэр. Тийм байна тий. Өнгөрсөн жилийн хагас жишээ. Гэхдээ байрлал бол байрлалаараа зөрчсөн. Өнгөрсөн жил Хасуу Megastars бол SG Hawks багууд лигийг амжилтаараа тэргүүлсэн бол энэ жил Hawks жоохон доошоо унах магадaltaй гэж бодод байна. За тэгээд сая Натур Багсын тоглолтыг үзчихэд ер нь уучраа болоод эхлэвэл Натур Багс ер нь 3 ч биш дээшээ 2-1 рүү ч явж болно. За Төмиг бол энэ жил яалтч хамгийн онцгой байгаа бүрэлдэхүүнээ суурай сайн барьсан. Дээрээс нь импортуудын сонголтуудад зөв сонгосон баг учраас би нэгт гэж тавьсан. SG Hawks гол тоглогч нь бол тоглохгүй байгаа шүү дээ. Тий. Тэгээ нэг тоглогч нь бэртэлтэй байгаа. За тэгээд Mintonet говийг бол би баг ихний дөрвөлөөч орж магадгүй аюултай баг гэж бодож байна. Гэхдээ би яг 5 төгсөн. За Дархан Mongols баг бас ихний баг 3 лууч орж магадгүй гой залуучуудтай бүрэлдэхүүн баг. Би Дархан Mongols энэ Mintonet говийн залуучуудыг хараад үнэхээр бас ирээдүйд дандаа залуучууд баг ихэнх нь 2000 оноос хойш төрсөн хүмүүс байгаа шүү. Тэгээд энэ хоёр багаас ер нь шигшээ баг ирээдүйнүүд төрнөө л гэж би бодож байна. 2000 гоо одоо баг
2010 оны хүүхдүүд байгаа. Тийм шүү дээ. 2000 оныхон ч одоо төвшөндөө орж байгаа. Төвшөндөө орчих гоо. Тийм шүү дээ нэрээ те. 25 та. 2005-аас хойш тэгвэл баг. Тий баг. Тэгээ ёстой нэг бэргээ байхгүй. Тий. Үзэл гараад ирж байгаа юм шиг. Хүлээлт байх та. Тий. Ах нарыгаа очихоор бүр гоё, ах нартай таарахаар сайн багтаа таарахаар бүр урам зоригтой гарч ирээд байгаа байхгүй айхгүйгээр тий. Тэгэхээр эхний ер нь бол 6 байрууд ер нь бол өрсөлдөөнтэй. Аа. Эхний 7 ер нь бол. Гэтэ яг энержи багийн хувьд яч магадгүй. Гэхдээ одоо бид нар нөгөө сагсан дээр Монголиас гэдэг баг 1-7 явж байгаа. Энд энержи баг 1-5 явж байгаа. Аа. Магадгүй дэшээ гарч ирэхийг үгүйсэхгүй л ах л та. Тэгээ ер нь бол эхний тойрог өндөрлөх чатанд орж ийн. Тэгээд волейболын тоглолтууд, дээдлийн тоглолтууд маш одоо шахуу хуваартай явж байгаа. Тийм. Үзэгчтэй хэлэхэд 100 сар 6 шээ, волейболын лиг 6 сар шээ, 3 сар үргэлжлэнэ. 11 сар, 12 сар, 1 сард болоод дууснаа. Тэгээ нөгөө яасан бэ? Та нар чинь хаа байсан? Юу лээ? Степэ нисэгт болж гин гэдээсэн чинь цирк түрээд ирчлээ. Ирж үзэхгүй юм уу? За одоо энэ 7 хоногоос манай M Sports дээр яг нодингийн гардаг байсан статистик стендинг хуваарууд гардгаараа гараад явнаа. Тэгэхээр тэн дээр тоглолтын линк, тиктэй линкээ тавьчаа очиод үзцгээгээрээ. Тэд хин бааж бичсэн байсан шүү дээ. Өө та нар ингээд циркт ирсэн байхад үзэхгүй бол бид нар буцаагаад степээр явлаа шүү. Степигийн чинь тэнд нөгөө нисэх ярамгийнхан чинь нааша нөгөө южэрнэ дээр ч юм уу ирж үзэх гэхээр орой нөгөө ажил тараал нааш цааш явахаар ярамгийн төгжрөл ямар амир үлээ. Ганц болж болболоо бол тэнд тэр авийн хүмүүс ч маш их үзчихсэн байхгүй. Тэгсэн ч хотын төв рүү ороод исэн нөгөө нисэх ярамгийнхан ч үзэх гээд айгу бас төвхт болчихж байгаа шүү. Ярамг хотынх нь уу? Ярамг хотынх. Тэгсэн чинь хилжилээ шүү. Ярамг хот руугаа буцаага явлаа шүү. За мадахын тамар орох. За төвмигийн тоглолтуудыг бол за 5 тоглолтоос 5 лангэр үзсэн гэж бодлоо ярихгүй. Нэг 2 тоглолтыг бол үзсэн. Яг тогт сууж байгаад шал өөр үлээ. Нөгөө өнгөрсөн жилийн дид авраг гэдэг утгаар өсөглөн байна. Авраг авах тийм юутай. Нодон ч гэсэн аврагын төлөө тоглохдоо нэг тийм амар илт тасархаа хожигдсан баг бол биш юм байгаа юм шүү дээ. Тэр гоё баг. Тэгэхээр энэ жилийн тоглолтуудыг харж байгаа ерөөхдөө багийн ростер дип байна, хിവэрээ шахуу байна, боломжтой байна гэж үзээд нэг тавьлаа. Хоёрт дээдлигийн хошоо ороо натур багсыг тавьсан. Ер нь натур багсын бүрэлдэхүүн ч гэсэн нэг тийм амар томоохон өөрчлөлтүүд байхгүй. Өнгөрсөн жилийнхаа ямар тоглогч нарыг нэг ростерт орж исэн тоглогч нараа авчирсан магадгүй өөрчлөлт. Тэр дээрээс нь холбогчороо хуучин авраг авчихсан бүрдүүсээ наран баяр авчихсан баг тийм. Тэгэхээр буцаад ойлгоход ботокэт явсан бол энэ жил буцаад нөгөө өнгөрсөн олон тоглолтуудад ойлголцсон наран баяр авчихсан. Нодон чин асуудал нь хаана байсан бэ гэвэл бас магадгүй холбогчийн асуудал яригдвал байсан натур багс явдал. За гуравт нь хасуу мегастар багийг тавилаа. Хасуу магадгүй хоёр руу ч орж магадгүй. Ер нь бол суйрсайтай алин цагийн баг шүү дээ. Энэ жил ч гэсэн нэг тийм ростер явуулж гэсэн муу бол биш, сайн, маш сайн байгаа. За дөрөвт бол Дархан Монгол багийг тавилаа. За Монгол компани эзэнтэй Дархан Монгол баг. Дархан нутгаараа уулзсан. Дарханы залуус бол нэлээ итгэж байна. За SJ Hawks баг дээр бол магадгүй 2 3 4-ийг тавих гэж бол хэцүү юм билээ. Бид нар чи орондоо бүр өгөө авта. Тэгээд SJ Hawks багийг бол 5 дээр, Ментонет говийг бол 6 дээр. Энэ бас яаж магадгүй юу байгаа. За Алтан Барс хилчинг бол 7 дээр тавилаа. Яалтчгүй дараалууллаа. Энэ 2-оос 7 дугаар байрын багууд бол ер нь өстөө үзээтэй. За 8 дээр энержи дээр нэг бүрэлдэхүүний хувьд ч гэдэг юм уу тоглолтын юмнууд дээр нөгөө багуудтайгаа харьцуулахад бол арай жоо сул байна уу, юундаа байна уу те. Ижил авч харгаж чадахгүй л яваад шүү дээ. Hawks-ыг 5 дээр тавьсан юм шүү дээ. Тэглээ. 90 минутын хамтлаг яагаад гэж асуухаар л юм байна да. Гэхдээ яг Hawks-ыг 5 дээр хүнсүүд байна л да. Бүрэлдэхүүний хувьд тэр Дархан Монголыг 4 дээр тавьчихаар тэгэл тавраач чаддаг байхгүй юу? Тийм. Окей. За хэдүүлээ эх 7 хоногт бас волейболын эмэгтэй стендингтэй хамт удирдлыг нь бас дэлгэрэнгүй ярилцаа байв. Тэгэхгүй бол эрэгтэйг нь ярьж, эмэгтэйг нь ярихгүй гэдэг нэг тийм өрөөсгөл зүйл бас байлгад ирэхгүй баха тий. За энэ волейбол яриг дуусгахаас өмнө нэг сонирхолтой зүйл хэлэхэд уржнын жил одоо юм түмигийн дөлгөөнтэй болж яг тэгжсэн бохгүй. Дээдлих тэн жил тоглох юм гэж тоглоно гэдгсэн. Ямар багаас гэдгсэн чи шинэ баг үүсгэж байгаа гэдгсэн бохгүй. Тэгээд би тэгээ хэр бүрэлдэхүүнтэй ингэсэж эхлэхээр нь хараарай гэж тэгсэн. Тэгэхээр би ч за одоо хин дээдлихтэй байхгүй лээ гэж бодож байгаа нэг хэдэн хүний нэр бодчоод орхисон байсан. За тэгсэн чи өөртөө жил ороод ирсэн.
нэрээ эйгүү бүрэлдэхүүн орж ирсэн шүү. Зүрнэл туршлага өндөрдөж байгаа байхгүй. Хоёр тэнгүүд цэндээ юушиг авангуудаа Зэрбаатрыг авч хувцдээ. Тэгээд бодцоод за энэ жилч нэг юу үүсэх байх. Плей-офф руу нэлээд дэш үүсэх байх. За тэгээд нэг хасгартаг чадварт явах байх гэж финалд гараад ирсэн. Тэгээд финалд бас амар тоолсон тийм. Энэ жил тэгсэн чинь нөгөө нэг баг чинь бүр улам сайжраад ороод ирлээ. Тэгээд яг Түмигийг онцлоод байгаа нөгөөсөө удирдлын амжилт юм байна. Тэгээд өнгөрсөн жил хийгээгүй гэж гүцэх байх. Өнгөрсөн жил ч гэсэн дөнгөж байгуулагдаад ч юм бүрдсэн баг гэхэд амар явсан. Шууд төрүүлчүүл бас амтгүй л байсан билүү тий. Бусданд нь. Тэгээд нөгөө сүүлд Зэрбаатраас ярьцлага авч байгаа хэлжсэн шүү дээ. Анх орж байгаа тэгэхэд бид нэр шууд авраг авах зорилготой орсон. Тэгтээ яг дид авраг гэдэг чинь дээшээ үзээд нэг шат яалаа. Тэгтээ ерөөсөө өөрсдөө эргэлзэхгүй нэрхжил бол авраг аавна гэдэгт л ерөөсөө эргэлзэхгүй гэж хэлжсэн. Тэгээд тийм шүү дээ. Дид авраг гэдэг бол зүгээр ганц нэг өөрчлөлт ихэд л угаасаа авраг хамгаалттай. Гэтэ ер нь энэ дид авраг гэдэг нэр чи их муухай юм байна шүү дээ. Гэхдээ олон аваад гараад энийг өгдөг бахтай. За энэ түрээд волейбол яриаг өндөрлөе. Харин дараагийн сэдв бол тулааны спорттой холбоотойгоор. Холбог тулаан. Холбоотой мэдээлэл байна. За маш гоё мэдээлэл байна. За эхнийх нь Ялтаас эхэлж тээ. За манай Америк нэгдсэн улсад одоо мэрэгжлийн бокс тулдж байгаа Харгуугийн инх мандах гэдэг залуу маань. Мэрэгжлийн төлөөний ээлжид ялтаа авсан байна. За ер нь бол одоо та бүхний сайн мэдгээр бас яг манай цэндэт ээжлэхэн мэрэгжлийн төлөөний тулдаа явж байгаа. Тэгээд өөрийнхөө ангилтуудыг нэмээд явж байгаа. За саяхан WB Super Flyweight одоо юуны топ одоо 12 тэмцээнд одоо манай инх мандах маань тулдаад мэрэгжлийн бокс ээлж тулаана. Brian Aquino Lugo гэдэг залуудаа тулдаад нөгөөх нь бас үнэхээр сайн тулаанч байсан. Замналдаа нийтдээ 15 тулдахтаа 12-3 гэсэн амжилттай тулаанч байсан чинь манай эхний үед хүн цогцолтоор болгоод авчлаа. За энэ хүдрээр одоо өөрийнхөө жингийнхаа ангиллыг одоо жингийнхаа одоо өөрийнхөө чансааг ахиулаад өөрийнхөө дээшээгээ дэвших болцлоо хангачлаа. Одоо дараагийн тулаан удахгүй зарлагдах. Тэгээд Харгуугийн инх мандахын хувьд бол Америк нэгдсэн улсад бэлтгэлээ хийдэг. Тэгээд бас нэлийн одоо олон тулаанд оролцчлоо. Бас дээрэс нь мэрэгжлийн бас жилдэг одоо тасалжуулагчдаар тасалжуулж байгаа. Бас манай Монголын одоо тулааны яд тэр дундаа бокс спортод бол бас нэлийн юм дуулах юм чадварлаг залуу байгаа. Тэгээд дараагийн тулаанууд нь бас амжилт хүсье. За хоёр дахь мэдээлэл бол за одоо манай монголчуудад бүгд таньдаг болж байна дөө ер нь л тий. За физикал ээжэд орсон манай инх хөргөл маань. За One FC холбооны тулаанч маань мэрэгжлийн тулааны одоо 5 гарсан ээлж тулааны. За энэ тулаан нь бол маш өндөр ач холбогдолтой тулаан. Яагаад вэ гэхээр One Fight Night дээр тулдана. За энэ тулаан дээр тулдахтаа хэрвээ өрсөлдөгчөө яалах юм бол англи аксад эммийнхээ одоо англиг дэвчүүлээд дээд одоо түвшин рүү орж тулдах юм маш чухал тулаан байгаа. За өрсөлдөгч нь тодорсон. За Фабрико Андреде гэдэг. Тодорсон ч байх уу. Ер нь бол Фабрико Андреде дээр манай инх хөргөл тодорж байгаа. Яагаад гэхээр Фабрико Андреде нь 2023 оноос хойш энэ банtamweight буюу 65.8 кг-ийн авраг бүсээ хамгаална. Тэгээ Бразилийн бүсийн төлөө. За ер нь бол энэ манай юуныхаа One Fight-ныхаа ер нь бол 23 оноос хойш ер нь нүүр царай болцсон. Өрсөлдөгчөл хүлээж исэн юм байна. Тэгээ өрсөлдөгчөө хүлээж исэн. Тэгээ өрсөлдөгчөр нэг хөрөл тодорч байгаа. 23 оноос гэдэг чинь хэдэн жил юм бэ? 2 жил юм уу? 2 жил гарan ер нь бол энэ жиндээ ялагдаагүй явж байгаа. Маш хүчтэй өрсөлдөж байгаа. За тэгээд энэ хөргөл маань одоо ээлж тулааны хэрвээ ялчих юм бол маш одоо дөөлөн шуугинтай буюу одоо 2 жилийн аврагыг ялж авсан. Стажингийн 12 сарын 5-нд. 12 сарын 5-нд тийм. Одоо өстө юу 2-7 хоногийн дараа тийм. Юу хэллээ шүү дээ. Whittaker-тэй хамт зүгээр ингээ бэлтгэл хийж байгаа бичлэгийн цацгцэл шүү дээ. Тийм байлээ тий. Тий. Physical issue чи өнөдөр 4 цацгцэн. Одоо чин постлохын үн цацгцсан байж байгаа юм шүү дээ. За тэгээд энэ хөргөлдөө амжилт хүсье. Маш чухал тулаан энийг ялчих юм бол дээд түвшин рүү орж толдох учраас энийг даваад гарч чадвал ер нь олон том боломжууд дахиж нэгдэн дээ. Тулааны спорт сонирхогчнор бол маш сайн мэднэ. Ер нь бүр маш сайн. За магадгүй тулааны спорт сонирхогчдын тог нэг 200 гэж авч үзвэл ер нь 80-90%-тай мэднэ. Сая физикал ишэд ороод манай Монголын ард түмэн мэддэг боллоо. Тиймээс одоо 12 сарын 5-нд шүү дээ. Тулааны үзээрээ. Юу Монголд дэлхийд одоо мэддэг шүү дээ. Ер нь монголоор хязгаарлалтдаг болсон. Тий. Сая нэг ChatGPT-гээс нэг хүн нэг юм асууга постлчих. Тэгсэн чинь нөгөө Netflix-ийн ирэх худалдаж авч байгаа ингээд Азийн орнуудыг яасан чинь сая нөгөө физикал ишэд орж байгаа 8 орн ба шүү дээ. За Солонгос нэг 11 сая ч үлээ ингэж Монгол 20 мянган эрэхтэй гэж авч байна.
Netflix дээр ирэхэд төлж үздэг нь. Одоо 20 мянган эрэхтэй гэж байна уу? Тэгвэл цаана дахиад 5 хүн байгаа зөө. 5-аар үрж үзэх нь 100 мянган хүн байгаа байна да. Netflix ч 5 device дэмждэг юм. 2 биш лөө. Гэхдээ янз бүр байгаа. 2 ч байгаа, макс нь 5 байгаа. Тэгээд тэд нар чинь манайхаа жохол цолоо сайхан үзлээ. Тэгээд манайхын дийлинкэн дээр лоло вау киногоос үзээд байна. Тэр Netflix тэгээд зарлаад тахтай байдیں۔ Тэгээ одоо тэг нөгөө чинь тийш орж штэ. Зүгээр одоо бид нар энэ зарласан зарлааг угаасаа мэддэм байлээ. Тэрийг ярил заяа муухай заяа. Лоло вау киногоос ч гадна за яг нэрийн дуртаж явах тий. Зарим одоо би одоо тэрийг бүр хиймээр энэ хөөе. Тэр нэг кино театр. Тэр Primeflix үү? Primeflix болооч өөе. Одоо Netflix-ийг өөртөө ирэх авснаа кино театрт үзүүлэх гэдэг юм ааш. Тэр одоо нэг хүний ирэхээр одоо хэдэн хүнтэй худлаа хэлэхтэй. Үгүй тэр чинь бүр нөгөө одоо энэ physical shit төсөл төр чинь металд тоглогч байсан дөлгөөн ажиллаж байгаа те. Дөлгөөн бүр өөрөө Prime Cinemax байсан баха. Сүүл пост тэрийг Cineplex. Тэрийг шеэрлээд бичсэн байсан. Тэгээ ороод харсан чинь кино театр байгаа байхгүй юу? Кино театрын дэлгэцэн дээр Netflix-ийг тавих гэдэг юм уу те. Netflix эсвэл кино театр ч гэж ирэх өгнө гэж байх мэдгүй. Өстө мэдгүй устгацсан байхыг бодоход зүгээр л тэр ирэхээр үзүүлэх гэж байгаа юм шиг шүү дээ. Одоо бид нар ингээд энд ажил дээр тавлаас сууж яснаа нэг дэлгэцэн дээр үзэх гэдэг юм шиг юм болох гээд шүү дээ те. Тэр чинь бүр хүнээс төлбөр авал бүр утахгүй шүү дээ. Авах гад тавьсан юм шиг бараг тэгээс үлдэн бадаад. Яг хуу тоглоом байгаасаа гэж л найдаа гэдэг шиг. Тэгээ Монгол ийм стрим сайтууд хүртэл мөнгө авч тэр энэ ингээд. Одоо тэгээд энэ зарим нэгэн юм дээр нэг худлаа бичиж тоглоом байсан юм ахэ болоо тий. За ийхүү бас Монголын дээд лигүүд болон бас гадаад оролцож байгаа Монголын тамирчин талаар мэдээлэл хуваалцсан бол за Улаанбаатар хотноо нэгэн одоо ялангуяа ерөнхий боловсрын сурагчдын дунд зохиож байгаа нэг тэмцээн эхэллээ. За энэ бол Улаанбаатар Cup хэмээх одоо сагсан бөмбөг болон волейболын төрлөөр маш цар хүрээдэг нийслэлийн 9 дүргийг хамарсан Улаанбаатар хотын аврагын шалгаруулах тэмцээн энэ л өнөخت эхэллээ. Тэг. За энэ өнгөрсөн 7 хоногт. Тий, өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн амралт. Тий, амралтын өдрөөр эхэллээ. За энэ тэмцээний талаар мэдээлэл хүргэл. За товч мэдээлэл хүргэе тий. Ер нь Улаанбаатар Cup гэсэн Facebook page, UB Cup гэсэн Instagram байгаа. Тэн дээр дэлгэрэнгүй мэдээлэлүүд байгаа. Манай Aim Sports-ын тэмцээн зэстэн дээр хүртэл тоглолтын үр дүнгууд нь шууд явж байгаа. За 9 сараас хойш нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх нийслэлийн биеийн тамир спортын улсын хороо манай Aim Sports хамтраад за өнгөрсөн форматууд дээр энэ 14 жил болсон лигийн тэмцээн байхгүй юу? 14 жил одоо нөгөө дүргийн авраг, нийслэлийн авраг гэж хийгддэг байсан тэмцээнийг арай нэг жоохон өөр форматаар хүүхдүүдийг нэг лигийн түвшинд тоглуулъя. Энэ чинь маш олон давуу талуудтай шүү дээ. За 14 хоногт нэг тоглолт тоглож байгаа бол үлдсэн хоногт нь бэлтгэл хийх ч юм уу те тийм цагуудыг гаргаж өгч байгаа. Цагс болон волейболын төрлөөр явж байгаа. Ийм тэмцээн маань эхэллээ. За 2 өдөр өнгөрсөн амралтын өдөр дээр ер нь цаашдаа ч гэсэн явна. 4 заалан зэрэг явж байгаа амралтын өдрүүдэд. За 2 зааланд нь мэдээж хэрэг волейбол явж байгаа. 2 зааланд нь сакс явж байгаа. Нийтдээ 12-оор бодохоор 48 96 тоглолт явж байгаа. За үзэгч хүүхдүүд маань ч гэсэн маш их хэрж үзэж байна. За сургуулиудын заал техникийн одоо боломж болцооноос аваад зарим жижиг зарим томтой заал дүүр үзэгчтэй хүүхдүүд сургууль дээрээ одоо нэг эзэн зочин тоглолоод үзэхэд бэлэн байгаа гэдгийг харлаа. Үнэхээр уур амьсгал нь амар гоё байна. Тэгээд энэ тэмцээнтэй холбоотой бас нэг зарим хүмүүст баярлалаа хэлчихмээр байна. Нийт 212 заалч одоо нэг хүүхдүүдийн сакс волейбол зориулээд нийслэлийн тамгын газар, дүүргийн засаг даргын тамгын газар, нийслэлийн боловсролын газар, за сургуулиудын захиргаа 212 заалыг бүтэн амралтын өдрөөр нь ингээд чөлөөлж өгч энэ тэмцээн явж байгаа шүү. Тэгээ энэ тэмцээний хамгийн чухал одоо зорилго бол сагсан бөмбөг болон волейболын төрлөөр спортоор хичээлж байгаа хүүхд залуучуудыг дэмжих. Ялангуяа урд нь олж исэн ингээд нэг өдрийн бол цуглаалan 2 3 хоног ч юм уу 7 хоног болол аврагуудаа тоторолдог гэсэн бол энэхүү тэмцээнд лигийн журмаар тойрогоор хэсэгтээ хуваагдаад дивизионынхаа аврагыг тоторолоод цаашлаад Улаанбаатар Каптаа шгшээ 32-тоо шалгараад гиг мөчний өрсөлдсөөр байгаад 4-р сар хүртэл 6 сар хугацаанд өгч 5 сарын 3-нд файналтай байгаа шүү дээ. 4 сар дуусаад 5 сар хүртэл ингээд файнал хүртэл ингээд өрсөлдөж байгаа нь залуу тамирчид буюу хүүхд залуучууд маш урт хугацаанд энэ спортоор хичээллээд багийн уур амьсгалаа мэдрээ те авраа тодруулаад ингэж явах учраас маш гоё юм чухал ач холбогдолтой. Ялангуяа ирээдүйн одоо Монгол Улсын те жишээ багтах те жишээ багийн нүүр царай болох тэр тамирчид ч гэсэн энэ тэмцээнд бас бэлтгэдээд өрсөлдөд явчих. Хүүхдүүдээс ярилцлага авч явах төөрхөн те тэн дотор дээдлийх тоглох зорилготой хүүхдүүд байна. Монгол Улсын шгшээ огт тоглох хүүхдүүд зорилготой хүүхдүүд байна. Би яг 40 дотор сургууль дээр үнтсэн.
40 дугаар сургууль дээр өнчөд 2 хүүхдийг бүр онцсон. За яг нэр усын одоо эрт хүүхдүүдийг эрт бол янз бүрээр хараад яг хараад за нэг 2 охин байна, 1 хүү байна. Нэг 2 метр шахуу өндөртэй. Бүр асуудалгүй 2 гар хөл дээрээсээ 2 гараараа тогтдог. Хөдөлгөөн суур сайтай. 2 метр өндөртэй 16 та хүүхдтэй шүү цаач. Тэгээд ийм гой хүүхдүүд хараад ямар лаг юм бэ л гэж бодож байгаа ш. Тэгээ сая өсгөө бас хэллээ шүү дээ. Урт хугацааны айгуу тийм сонирхолтой гой тэмцээн хийж гин. Тэгэхээр энэ тэмцээн ч гэсэн ерөнхий боловсролын сургуулиуд одоо хүүхдүүдэд нь хэрэгцээ байсан биз дээ. Шууд мэдэгдэжээ. Үгүй одоо бодолтой бүгд бодож байгаа зөө. Одоо төгссөн хүүхдүүд хүртэл ярин заяа. Би ч тэгж бодсон яг үндэ. Намайг байхад ийм тэмцээн байсан гэж ер нь бодоод байгаа байхгүй. Тим яриач одоо гарч байгаа хэ. Тийм 45 дээр байж байхад төгссөн хэд хэдэн хүүхдүүд ирсэн. Зарим нь азаа энтертэй нэг багт тоглож байсан. Одоо ас үлгүүдийн азаатай нэг сургууль нэг багт байсан гэж ярьж байгаа байхгүй. Бидрийг байхад ингэж хийсэн бол бүтэн жилжингээ алцахгүй байл гэлж байгаа. Тэгэхээр ийм сонирхолтой тэмцээн эхэлсэн байна. Тэгээд иймэрхүү мэдээллүүдийг та авах хүсвэл M Sports цэгийн мэн болон Facebook Улаанбаатар Cup Facebook тэгээд Instagram хаягуудаар мэдээллүүдийг шуурхай авах боломжтой. За бас нэмээд хэлэхэд хэсгийн тоглолтууд буюу одоо дүүрэг болгоны хэсгийн тоглолтуудын плей-оффын тоглолтууд эхлэхээр Facebook болон YouTube хуудасаар шууд лайв дамжуулт тий. Тэгэхээр M Sports-ийн веб тэмцээнс дээр бас лайв аваа явчих واخ тий. Тэгэхээр бүр гоё юм болоо тий. Хүмүүстэй өдөр яг нэг инээдтэй юм лгүй. Яжсэн чинь нэг чат ирлээ. Биш комент байна. Ярьсан чи энэ аль телевизээр явж байгаа гэж хэлсэн. За. Окей, дугаар болгоны төгсгөлд weekly базагийн төгсгөлд хэрвээ гэдэг болон байгаа. Хэрвээгийн сонирхолтой асуултуудаар нэвтрүүлгээ төгсгдөг байгаа тий дугаараа төгсгдөг. За, энэ дугаарын асуулт бол сагсан бөмбөгтэй холбоотой хариулаарай. Хэрвээ та хоёр яг одоо лигт хамгийн өндрөөр үнэлэгддэг тоглогч бол хамгийн дутуу үнэлэгддэг хоёр тоглогчийг нэрлэж гэвэл хин хэнийг нэрлэх вэ? Ямар хэцүү асуулт. За би дутуу үнэлэгддэг гэвэл би Даштөржиг хэлмэр санагчлаа. Завхан Бродерс. Сашка. Ер нь дутуу үнэлээд идэг шүү. Одоо цаасан дээрх тоонуудыг харуул сайн. Талбай дээрх бөмбөгөө тоглолтууд ч юм уу ингээд харахаар ер нь бол нэлээд дутуу үнэлэгдсэн. Бүр багаар нэлвэл би Дархан Юнайтед хэлмэр. Дутуу үнэлэгдэж байгаа хийх юмстай юм хийж шít. Түрүү нөгөө бид нар хүмүүс буруугаар ойлгох гэж магадгүй. Цаасан дээрх тоо нэрс харахаар үнэхээр Дархан Юнайтед тийм эвс шиг хүмүүс алга, хүлгүүч хүмүүс алга гэдэг ч юм уу тий. Онцгойрох ингээд тоглогчдор байхгүй нь яг багаараа айгуу гоё тоглоод байгаа юм. Би хувь тоглогч гэвэл би Дашка гэлмээр байна. Баг гэвэл би Дархан Юнайтед гэлмээр. За би зүгээр дутлаа үнэлэгдэж байгаа тоглогч шууд хэлж. SJFC Жингүү. Үнэлэгдэж байна. Дутуу үнэлэгдэж байна. За overrated гэвэл би Андыг хэлж. За ингээл л үлээ дөө. Overrated хэлээгүй те. Жого болзоор очихгүй. Шууд хэлээд төгсгөө шалтгаан байхгүй те. Хоёр хариулт хэлсэн хэрнээ яг нэг асуултанд хариулж байдаг. Би багаар бол тоглогчол гэж хариулт. За. Өндөр үнэлсэн тоглогчийг ингэж бодож байна. Хилчих гэхээр хил амд. Хотлоо. Зүгээр би жоохон итгэвчээсэл гэж хүсэж чинь маргад. Би маргадыг бич багт. Эхний хоёр тоглолтын дээрсэн шигшээд баг дээр тоглож байсан. Маргадад дутуу юм байхгүй байхгүй. Ерөөсөө дутуу юм байхгүй. Яг юу нь болохгүй. Сүүлийн хэдэн тоглолтуудад таньсан 17-оос 2 гэдэг довтлогоо хэллээ шүү дээ ч одоо. Олон улсын давцанд бол маргад чинь зогсохдоход хэцүү байсан шүү дээ. Энд тэгж амар зогсогдоод байгаа юм болов уу? Үгүй байхгүй юм. Гэрээсээ магадгүй хол байгаа хөхт байхгүй. Гэрээсээ хол байгаа. Одоо баг Америкт байсараа анхудаа гэр бүлээсээ хол ингэ явчихж байгаа. Тэр асуудлуудын яахгүй бол яг нөгөө нэг юм өндрөөр үнэлэгдсэн тоглогч хүлээлтэнд хүрэхгүй тоглогчийг асуусан биз дээ. Амар гоё өндрөөр үнэлээд ингээд бодчихсон хүн болгон бодчихсон. Эсвэл амар юм хүлээлт өндөртэй хор маргадаж жоохон тийм стресстэй байна уу? Гэрээсээ холоохоор стресстэй байна уу? Одоо ингээд MVP-ийн чагсаалтанд эхний 1-2 хоног 3 тоглолтуудад маргад бол үнэхээр тасархаа явж исэн. Сүүлийн тоглолтуудад болохгүй байгаа. Тэгэхээр бүр overrated гэж байгаадаа биш. Зүгээр илүү байх бүрэн боломжтой. Яагаад тэрэндээ хүрэхгүй байна гэдэг. Энэ цааланд байгаа тэр түүндээ хүрэхгүй байна. Сэтгэл гэдэг байгаа шүү дээ. Тэг гэрээсээ хол байгаа тэрэндээ гэдэг нь сэтгэл зүйд нь байгаа дээ нү. Одоо яг юу нь болохгүй байна тий. Сайжрах бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр гоё дарамт байгаад байна уу тий. Юу нь болох вэ ч юу тий. Асуу.
тэгээрээ өсгөө асуучих зэ. Гэтэ эргээд ирэх баха. Угаасаа тэгэж удаан дуугаа явахаар залуу биш штэ. За миний хувьд дутуу үнэлэгддэг тоглогч өсгөөтэй адилхан Чингүнийг гэж нэрлэмээр байна. Багтаач дутуу үнэлэгдэх байх юм болов талбай дээр гарахгүй бодоход те. А хоёрдугаарт өндрөөр үнэлэгдээд хэд өндрөөр үнэлэгдээд байгаа тоглогч бол үнэлэгддэг тоглогч бол Сүхбатыг ил нэрлэн дээ. Хүмүүс бас зарим Сүхбат айгу туртай байдаг. Гэхдээ яг миний хувьд бол хитрхи өндрөөр үнэлэгдсэн шиг санагддаг. Гэтэ нөгөө өндрөөр үнэлэгдсэн гэдгээр ярьж байгаа би ч арай өөр өнцгөр ярьсан шүү. Маркетинг тухайд бол тий. Хүмүүний бодлоонд одоо гэд асуулт аваа гарч байгаа юм шүү. Гэхдээ чи амар боломжтой байгаад байгаа нэ сэтгэл зүй арга гэр одоо амар боломж ирэл бүгд л амар боломжтой байгаа шүү. Тэр нь. Гэхдээ бидний толгойд нөгөө дээдлэх тоглож байгаагүй маркетинг талаар бид нар сэтгэлдэлчээ шал өөр шүү. Тий. Усан шиг шиг шүү. Тэгэхээр яг нэг өндөр хүлээсэн тэрэндээ хүрэхгүй байна л гэж ер нь тэгж амар тэгж харин тийм мадхах хол яг тэгж л тий. Хариулж байна. Окей. Та бүхэн ч гэсэн би бас энэ юу эпси нөгөө Робинсон бас оврайттай байгаа шүү тэр. За билээ. Самбар даалж ядах галаас 3 самбартай тоглолт Монголд дуусахгүй яа гэж. Үгүй тэр хамгаалт бол арай залах уу юу? Дуусглаа шүү. Үзэгч та бүхэн ч гэсэн бид гурийн сайн ярилцсан хит өндрөөр үнэлэгдсэн эсвэл хит доогоор үнэлэгдсэн тоглогчийг бас нэрлэх боломжтой шүү. Тэгээд сэтгэлээ бидэнд хуваалцаарай. Weekly база 7 хоног бүрийн Мегамар гаргийн 19 цагаас хүрч байгаа. Тэгэхээр эх дугаар дээр уулзлаа. Түр баяртай үзэгч. Эх 7 хоногт илүү олон сонирхолтой үйл явдал болоорой. Болоорой.